Сайн байцгаана уу үзэгч сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За спортын анх ухаан, спортын гэмтэл, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зорилгоор хийгдэж байгаа подкастын маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За миний бие гэмтэл согыг яс үеийн мэслийн эмч Баяр Жаргал, за мөн хамтрагч маань анх ухааны доктор гэмтэл согыг яс үеийн мэслийн эмч Батлаг. За өнөөдөр урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн Цэндэтэ баярлалаа. Цэндэ маань Монголын хөлбөмбөгийн холбоо, за Монголын үндэсний шгшээ багийн ахлагч, хөл мэрэгжлийн тамирч, хөлбөмбөгчин залуу байгаа. За баярлалаа, энэ хүү подкастт бас урьж оролцуулсан та хоёрт бас баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За энэ дугаар Цэндэгээс эхлэе те. Яг хөлбөмбөгт хэдэн наснаас хойш тоглож эхлэв? Хэдэн жил тоглож байна? За мөн яг шгшээ багт анх хэдэн он дуудагтав? За ахлагчийн капитанаар хизээнээс хойш. За миний хувьд гэх юм бол би 1999 оноос хойш 9 настайгаас хойш хөлбөмбөг хичээлж эхэлсэн. За яг байрныхаа бол тоглодог хүүхэд байсан. За яг 99 онд болохоор яг албан ёсны Хоронхон гэдэг клубт одоо талигаач багш маань болох ганц хүүхшийнхаа удирдлаганд орж Хоронхон клубтаас анх хөлбөмбөгчнийхээ гарааг эхэлж исэн. За тэгээд 2004 онд 14 наснда өсрөн шгшээд анх дуудагдаж Монгол улсынхаа нэрийн өмнөөс ингээд анхныхаа тоглолтод оролцож исэн. За 2007 онд 17 настай байхдаа үндэсний шгшөөгдөөс хамгийн залуу тамирчин гэж дуудагдаад 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл үндэсний шгшөөгийнхаа Монгол улсынхаа нэрийн өмнөөс тоглож байгаа. За шгшөөгийнхын ахлагчийн тузыг зүгээд 5-6 жил болж байна уу? Яг ковидын дараахаа яг Японы тоглолтын үеэр аваад Цэдэн балаасаа өвлөж аваад тэгэл өнөөдрийг хүртэл ямарсан шгшөөгийнхаа ахлагчийг одоо ингээл өнгөрсөн жил л уран жил лөө яг шгшөөгийн өмнөөс яг гараанд хамгийн олон гарсан тамирчин болчиход байлоо да. Тийм бид чи одоо шгшөө огч гэхдээ сүүлийн бараг жил 2 жил гаруй тоглолт хийсэнгүү. Тэгээд биднес чи 2023 4 онд баха энтэд бахад би шгшөөгийн хамгийн олон тоглолтод оролцсон. Тоглогч яг тэр тоглолт маань болж исэн. За яг тэр тоглолтын дээр бас гоё түүх ярих юм бол яг би шгшөөгийн хамгийн олон тоглолтод оролцох тэр тоглолттой өдөр манай баг хүү маань төрсөн. Тэгээ яг тэр өдөр бас бүх юм давхацаад. Тийм тэгээд яг тэр өдөр бас айгүй чухал өдөр болж таардаг шиг. Хэдэн болдогчгүй л. Хэд удаа гарсан гэдэг. 30 хэд. Тэр тоглолт чинь 37 молоо тохн байсан баг шүү. Одоо нэг 40 гараа нэг тавилууд өгч байгаа хаа. Одоо бол бүр ардаа хайцсан юм шүү. Эвдэгдэхгүй. Яг тэгэл арын өд маань ч гэсэн бас байжлаа шүү. Одоо тэгээ дүүнер бас доороос айгүй сайн гарч ирж байна. Тэгээ ер нь шгшөөг маань ер нь айгүй залуу бүрэлдэхүүнтэй болцсон. Тэгээ одоо 2 жил гаруй үндэсний тоглолт хийгүүн дараа одоо 6 сард бол шгшөөг жоохон хөл хөдөлгөөнд ороод одоо 6 сард бол тоглолт хийн гэсэн мэдээлэлтэй. FIFA-ийн өдрүүдийг бол ямар ч нэг 2 нөхөрс тоглолт бол хийх төлөвлөгөөтэй л яваад байна. Яг энэ хөлбөмбөгээр ингээд хичээлээ тэтгэвтэй тэмцээн уралдаанд оролцоод явж хаад бэрхлэгэмтэл бол нэлээд тохиолддог. Тэр нь яг хөлбөмбөгчдийн тухайд хамгийн нэлбэг тохиолддог гэмтэл ч юм уу хэрнгээ гэмтэл авсан тохиолдолд яг ямар арга хэмжээ авч байгаа. Хөлбөмбөгч өөрөө хамгийн контакттай спорт шүү дээ. Тулааны спортын дараагаар орж байгаа. Тэгээ айгүй их контакттай. Тэгэхээр одоо өнөөдрийг хүртэл маш олон л гэмтлийг авч илаа. 2-3 чагалгаанд орлоо. Тэгээд юу н одоо л ингээл яг одоо яг хөлбөмбөөр хичээлж байгаа хүүхэд багчуу те. Одоо дээдлэг л орж ирэх байгаа өсрөө залуучуудаа хэлэхэд бол улирлын өмнөх бэлтгэлийг маш сайн хийх хэрэгтэй. Офсисны үеэр ингээд байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Улирлын өмнөх бэлтгэлийг одоо маш өндөр хэмжээнд жижиг булчингуудаа маш сайн ажиллуулах хэрэгтэй. Яг нөгөө лиг эхлээл тэмцээнүүд эхлэх чинь чиний булчин яг тэр нь бэлтгэгдсэн байж ивэл тэр жилдээ тэр улирлыг бол ер нь бэлтгэл багтаагаар айгүй даваад өнгөрчнө. Хэрвээ тэр бэлтгэлийг дутмаг те залхуурсан эсвэл айгүй хожуу бэлтгэл ихэлсэн ч гэдэг юм уу ямар нэгэн шалтгаанаар бэлтгэжил тааруу тэр булчингууд сайн бэлэн болоогүй байвал айгүй амархан зүйлээс л бэлтэнэ. Заавал контакт биш зүгээр ганцаараа гүйж явж гойны ард дуурдаг ахил тасардаг те далийг гიშгдэг иймэрхүү жижиг бэлтгэлүүд бас байдаг. Тэгээд гэмтэл бол мэдээж спорт бол салшгүй холбоотой зүйлүүд дандаа сөрөгдлөөр байдаг те. Спортын хамгийн том амжилтыг саадуулдаг хамгийн том зүйл шүү дээ гэмтэл гэдэг бол. Тэгээд одоо үед бол яг энэ спортын гэмтэл тал дээр бас харьцангуй бас олон эмч нэртэй болцсон байна. Тэ хаашаач харсан бас ингээд зөндөө олон эмч нэртэй болцсон. Энэ нь бас одоо нийт спорт хичээлж байгаа хүүхд залуучууд маань бас айгүй хэрэгтэй зүйл гэж би боддог байхгүй. Тэгвэл өмнө нь бол өстой хэн дуртай л эмч хийдэг байлш намайг хүүхд тахт. Эвгүй гიშгчингүүч нэг
цайны шар тавиа боо гээл те эсвэл 9 тос гаргаж 9 тос сүүлийн тосоор аваажал тослоод сайн хэллэг хийгээл одоо тэр нь үнтэй болж исэн ч юм уу болоо гэж юм л мэдэхгүй. Одоо бүр нарийн болсон те техник технологич тэр манай инженерийн ур чадварч тэр тэгэл одоо маш хурдан шуурхай хэмжлээд оншин гаргаад хагалгааны заалт гарвал маш хурдан хагалгаа эргээд тэргүй тамирчныг маш богино хугацаанд бас ирэхэд бэлэн болоход бас зөвхөн хагалгаа игээд дуусчихгүй дараа нөгөө нэг физик имчилгээ те дараа нь энэ тамирчин яаж бэлэн болох уу гэдэг юм дээр бүх одоо эмнэлэг эмчнэр одоо аягүй сайн ажилладаг болсон. Энэ бас Монголд бол хамгийн авууштай том эргэлтэл гэж боддог шээ. Гэмтлийн үед ч яхаа одоо сайжирж байна л да. Ер нь нэг мэргэжлийн тамирчид гэмтлээс яаж өөрчлөн сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авдیں۔ Надад бас нэг сонир санагдаж байгаа нь яхаа мэргэжлийн тамирчин шигшээ багийн ахлах дасгалж бодлогчтой. Тоглогчтой. Тэнгүүд таны нэг өдрийн амьдралын режимийг тэ эсвэл улирлынх жилийнх ер нь ямар онцлогтой байдаг вэ? Одоо би ч бол одоо хөлн бөхтөө би бол амьдралаа бүр яг 100% холбогдсон хүн байхгүй. Хойчин бол ингээд яг хөлн бүх тоглохыгаа хажуугаар өөр компанид ажил хийдэг. За тэгэл нөгөө нэг ажил нь өглөө 9-с 6 ч гэдэг юм уу те. Бусад цагаараа бэлтгэлийг цаг хомос тэмцээндээ ингээд байнга очиход хэцүү. За одоогийн байдал миний байдал гэх юм бол яг 100% хөлн бөхтөө холбоотой болсон. Тэгээд яг миний эрхэлж байгаа ажил гэх юм бол одоо хүүхдийн хөлбөмбөгийн нэг клуб нээсэн. Тэр маань одоо энэ жил 2 жилийн аваа болох гээд тэгээд одоо хүүхдүүдтэйгээ тасалжуулагч чинь хажуугаар нь би өөрөө бэлтгэлээ хийн. Тэгээд энэ зэгшоогт тоглож байна. Гэл маш бүх юм хөлн бөхтэй холбоотой болохоор ерөөс ингээд одоо энэ спортын гэмтэлтэй одоо зөв хоолтынтай бас давхар яригдах ёстой зүйлүүд нэг тэгэл зөв хоолтой за ер нь тамирчин бие авч явах уу те олны дунд ямар байх уу бос туйудэд ямар байх уу гэдэг зүйл ингээд бүх юм ингээл яг хөлн бөхтэй холбоотой болчиход байгаа байхгүй. Тэгээд миний хувьд хэм бол ер нь би яг түрүү хэлсэнчлээ яг нэг улирлын өмнөх бэлтгэлээ маш сайн хийх хичээдэг. Тайлбарлахад тэр бэлтгэл дээр цаг зав гаргаад хампаа хамт олноорч гэдэг юм уу те үнэхээр боломж болцоо зав нь болж байгаа юм бол ганцаараа бэлтгэлтэй хийгээд тэгээ нөгөө бусад нөгөө офсисэнд таг хөдөлгөөнгөө манай нөгөө Монголын нийт хөлбөмбөгийн тамирчид маань ер нь яг мэргэжлийн хөлбөмбөгчин гэж хэлэх тамирчид бол айгүй цөөхөн байдаг байхгүй. Яагаад энэ статус руу ингээ ялгаж яриад байгаа нөхөр нөгөө мэргэжлийн тамирчин гэдэг бол хөлбөмбөг нь бол тэр хүний 100 ажил болсон байдаг. Тэр хөлбөмбөгөө тоглож байхдаа тэр ажиллаа хийж яана гэсэн үг. Тэгээ босод үе тэр ажиллаа алдахгүй тул би яг юу хийх ёстой вэ гэдэг тэр хүн бодох ёстой байна. Тэгэхээр би хөлбөмбөгөө тоглолоод дуусаад би ажиллаа алдахгүй тул юу хийх ёстой вэ гэхээр би амраах ёстой тий. Би булчин гэмтэл хөл бүх юмд анхаарал тавих ёстой. Хотоод гэж идж байгаа хоолоогоор залж байгаа хоолнуудаа би анхаарах ёстой. Ингээл бүх юм мэргэжлийн болоод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр яг мэргэжлийн биш хүмүүс манай Монголын нөхцөлд бол одоо биднес лиг дуслаа гэхэд бүгд ажиллаа хийдэг байхгүй. Тэгээд тэднээс маань ингээд таг ингээд офисынх явдаг ажиллагийн асуудал. Тэгээд тэднээсээ бодвол би харьцангуйгаагүй нэг хүүхдүүдээр баян бэлтгэлтэй байдаг болохоор хөдөлгөөний хувьд бол харьцангуйгаагүй. Гэхдээ нэг болчингууд бол нэлээд хамарцсан байдаг. Одоо та хоёр сайн мэдл багтай ингээд яг хөдөлгөөнгөө нэг 3 сар болоход ингээд болчин сол байгаа л. Тэгээ нөгөө би ч нөгөө олон жил хөлбөмбөг тоглолцсон хүн чинь ингээд яг нэг 2 сармаар ингээд хөдөлгөөнгөө байчих ингээд үе мөч өвдөл нэг хөгшин настай хүн шиг ингээд гойны аар марч мараа шатны дээшээ гарч чад гойны ар бараг явчих гал өвдөг ангина шагаа магаа нэг сонирн болол гэдэг. Тэгэл яг нэг улирлын өмнөх бэлтгэл эхлээл яг мэддэгдэх байхгүй юм л алхаад явж хахад хөдөлгөөнд хүртэл яг нөгөө би хаад булчин жоох ядарна. Гэхдээ ингээл чангараал ингээд нэг эрс хүчтэй байгаа нь илүү сайн мэдрэгддэг. Тэгээд одоо гэмтлийн хэсэг бол яг тэгэж л хамгийн сайн бэлддэг. Гэхдээ мэдээ тэрний хажуугаар нөгөө нэмэлт амин дэмүүд байгаа те. Витаминууд байна. B-C витаминууд байна. Нөгөө загсны тос гэдэг юм уу те. За одоо бүр яг нөгөө бэлтгэл эхэлсэн үеэр бол нөгөө уурэг амино бисаа те. Эдгээр зүйлүүдийг бол давхар нэмэлтээр бас хэрэгжилж явдаг. Тэгээ ялангуяа би ч одоо бас Монголд бас хамгийн хөгшин тамирчин болчихлоо шүү дээ. Тэгэхээр ч одоо нэмэлтгүй бол би ч одоо бүр нөгөө хууч нэг 20 хүн шиг гүйж чадахгүй. Тэгэхээр бас нэмэлт бүтээгдэхүүнүүдийн ач тусаар бас тэгэл одоо өнөөдөр хүртэл гайгүй тоолол яваад шүү дээ. Түүний би чи ер нь л 20-оос дээш 25-аас дээш л нэмэлт ялангуяа их төвтэй спортоор чиглэж юмс хэрэгтэй л гэдэг юм л nutrition. Тэгээ одоо тэгээд бас яг зөв ч юм уу буруу ч юм уу бас маш олон нэмэлт бүтээгдэхүүнүүд бий болчихлоо шүү дээ. Одоо нэг яг зөвийн судалж алахад бас айгүй хэцүү. Тэгэл яг нөгөө заавар зөвлөгөөг нарахад яг л адилхан байгаад идэг. Гэхдээ хэрэглэхэд нөгөөт нь өгж байгаа өрнөлөө жоохон өөр ч гэдэг юм уу. Тэгээ яг олонний танил болсон олон мэддэг газраас авчаар үний хувь тэнгэр газар шиг зөрөөтэй болчингууд нөгөө нэг найрлагын адилхан байгаад тахаар л бас айгүй эргэлзээ бас төрөөд идэг байхгүй.
Тэгэхээр бас тэр тал дээр бас мэрэгжлийн үнэс зөвлөгөө авахгүй бол дураараа хэрэглээд энэ миний ядралтыг нөхөн гэж штэ гэж дураараа тэрийг хараад авчих юм бол надад таарах юм блөө таарахгүй юм блөө гэл хүн бие чинь нөгөө хотоод өөр болохоор нэг яг санийх төр ч юм бас нэг асуулт байна л да тий 2007 оноос хойш үнсэн шгшээ огт тоглолцлоо шүү дээ тий тэгэхээр чи одоо баг 19 жил гэсэн 19 жил 20 дахь жил тэгэхээр одоо 19 жил энэ байгаа байдал дээр нэг асуух югээр 2007 онд анх шгшээ дуудагч хаад ер нь яг энэ шгшээ багийн арын алба ер нь ямархуу бүрэлдэхүүнтэй байсан бол нэ ялангуяа энэ одоо эмнэлгийн арын алба гэх юм уу те. За одоо түүнээс хойш одоо 26 он болчлоо бараг 20 дахь жилийн нэрийг үзэж хаад энэ арын албан дээр хэрэг хамжилт гарав солигдож гин үү. За мөн ингээ олон улсын тэмцээнд явж байхад мэдээж бусад улсын арын албыг харж л таараа те ямар бүрэлдэхүүнтэй байдаг. Манай Монголын арын албаны хувьд ер нь ямарх байна. 2007 онд ч бол чанга байсан шүү дээ. Би ч нэг хүүхэд болохоор нөгөө тэр элдв асуудал надад бол хамаахгүй шгшээ огт орцсон үг чинь бүүн баяр. Тэгэхээр тэр үед чинь баг юмч баг байдгүй шахаа байсан ба. Тэг санаж байна. Тэгээд яг тэмцээний үеэр баг ирд суудаг байлоо. Тэг санаж байна. Одоо ямар ч гэсэн миний сайн санаж байгаа яг 12 онд биднес дэлхийн аврах шалгаруулах тэмцээний анхны ажил авч ирсэн 11 онд. Мямарыг нөлөөлөөр хожиход тэгэхэд бол яхаарахгүй нэг 2 эмч бол байсан. Одоо нэг эмч маань одоо энэ зүрхний ерөнхий мэс засалж 3 дугаар эмнэлэгт хийж байгаа. Залуу байдаг. Тэгээд тэрнээс хойш ер нь бол нэг тийм байнгын бол эмчийн хяналтанд бол байж чаддаггүй. За тэгжээд 17 18 оноос эхлээд ерөнхийдөө бол ер нь багийн бүтц бүрэлдэхүүн те арын стафч гэдэг юм уу бүх зүйлээ ер нь бол гайгүй дээшилсэн. Тэгээд одоо яг спортын төрлийн эмч нартайгаа хамтарч ажилладаг болсон. Өмнө нь бол жишээ зүгээр нэг гэмтлийн эмч гэдэг юм уу те өөр юуны нэг эмчийг дуудаал ирдэг нөгөөт нь одоо хийж байгаа нь зөвхөн тариа тусалж гэдэг юм тиймэрхүү юм ийд. Яг нөгөө нэг бэртэл дээр яг зөв онцлоод зөв яаралтай арга хэмжээ авч ийнэ гэвэл бас хэрэгжилцээтэй үе байсан байхгүй. Одоо бол мэрэгжлийн болцсон шүү дээ. Биднес ингээл эвгүй уналтыг харахад л манай эмчнэр чинь те за энэний баг энэ явчих шиг боллоо доо гэл. Яг урдуурн гүгэл гойнаар юу болоход таг гэдэг урахад за энэ гойнаар жоох эвгүй болчлоо одоо надад. Болсон дээрээ ч гэдэг юм уу те стаф нь эмчин нөгөө коуч мөвчтэйгээ ингээд ярилцдаг болсон те. За энэ тамирчин энэ болохгүй байна. Энэ тоглолтод арай бэлэн баг шиг биш байх шиг байна шүү. Энийг жоохон бэлтгэлийн ачаалын жоохон бууруулъя ч гэдэг юм уу те. За энэ нь болохоор ингээд одоо болцсон байна. Одоо тоглолтод ашиглах болон боллоо гэл уулздаг. Одоо бас нэг өөр төвшөнд ирсэн. Хуучин бол тэгж яах ч юм ба ирэх байхгүй. Тэгэл нэг юм ч юм хоёр юм чи явж лээдэг. Тэгэл нэг өрөөнд байж лээдэг. Тэгээ нэг хүлээ боолт хийж мэддэггүй л хүмүүс байдаг гэсэн шин. Одоо бол тэгэл боолт молтыг бол стаж юм битлээ шүү дээ. Амар ачаалттай. Би бас шгшээгийнхээ одоо ер нь сүүлийн хэдэн жил явсан шгшээгийнхээ эмчнэрийг бас өрөвддөг шүү дээ. Өдөр л үсрээл хоёулаа сүүлийн нэг хэдэн тэмцээнд бол гуруулаа явсан уу. Тэгээ нэг биднес чинь 20 хүлэн бүч ялж байгаа тийм олон үеийн спорт. Тэгээ 23 тамирчин явна. Бичгдээд явна 23 тамирчны хөл боон гэдэг чинь бүр тэр хоёр юм чинь тэрнээс өөр ажил хийх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Зарим тамирчны гуйны юу халаан малаа нэг гуйн те цайв ингэж шагаамагаан боолт хийж идэл нөгөө биднес нөгөө тоглолтын талаал нь гарах цаг болдог хөөхгүй. Тэгэл хөлсөн туслаа л залуу орлоо явуучих юм бүр хэцүү гэж аваас дээдлээ шалгалчлаа шидээл хөл боогоол энэ гоод хөлсөн туслаа хөлсөөч ингэх завгүй л боо шүү дээ. Нэг хоёр хөл боогоо гарахтан дараа нь хоёр нэг хүч ингээ хоёр шалдаг үл авчрал тавьчих байгаа чинь тэгэл амар ачаалтай тэгэл булчингийн чангарал тэгээ булчингийн чангарал Монгол тэр нь зарим яаж байгаа нөгөө нэг боолт нь хат нөгөө чанга боочин тэгээ нөгөөт нь дундуур дахиж яриад хаажлал дахиж бооно гэл нилээн бас ачаалтай хөргөө эмчнэр чинь бас тэгээд тасалжуулагч нар бол тоглогч нарыгаа ингээл тактик юуны алдаа бити гаргаасаа гэж харддаг бол эмчнэр бараг л бити тамирчин гимтээсэл гэж залбир цуудаг болов гэж боддог шүү дээ. Бусад улсыг харахад ер нь арын албаны ямархуу харагддаг. Бусад улсын арын алба одоо энэ манай нэг Аз тариалагч бүсийн орнуудын хөлбөмбөгийн хөгжил бол бас амар болчихлоо шүү дээ. Одоо тэгээд жишээлбэл Хонконг, Тайван эднээс бол бүгд л ягонор тамирчинтай болцсон. Хоёр иргэншилтэй болцсон. Одоо Хонконг жишээлбэл гарааны 11-ээс 3 яг Хонконг хужаа хүн байхад үлдсэн 7-8 нь бол дандаа шарах хараад болсон. Тэрнийхээ хэрээр ингээд нөгөө арын стаф коуч эмчийн баг эднес чинь бүр өргөн бүрэлдэхүүнтэй. Эмчийн баг гэхэл 5 6 хүн л байж байгаа байхгүй. Тэн чинь зүгээр ахлах эмч нь бол жишээлбэл гар бие оролцохгүй зөвлөж идэг нөгөө 5 6 үлдэгдэл бүх ажлыг хийж байгаа юм чи. Ер нь тэгээд манайх ер нь хөгжөөд байгаа ч гэсэн арай нөгөө орнууд маань арай нэг төрүүлж халахад яваад байгаа.
тэгэхээр бол эмчийнхээ тэр нөгөө уур чадвар дээр бол эргэлзэж байгаа зүйл бол байхгүй. Зөвхөн яг хүний нөөцийн тал дээр бол жоохон дутмаг явж байгаа манай хөлбөмбөгийн шгшөөг бол. Тийм, ер нь гадныхыг одоо ингээл спорт бит хоёрын нэг юм зорилго байгаа юм л да. Спортын анаах ухааныг ер нь аль болох ийм бүтцийн хувьд одоо түрүүний ярьдаг нөгөө ахлах хэмч гэлээж нь тэрэн дээр нэг ялангуяа яаралтай тусламж үзүүлэх чадвартай гэмтлийн хэмж байвал их зүгээр. Ер нь олгоос тийм л байт юм байна л да. За тэгээд дараад сэргэн засах хэмж байдаг. Тэгээд тусдаа терапевт буюу хөдөлгөөн засалж байж байдаг. Тэгээний ард хоол зүйч байдаг. Тэгээд сэтгэл зүйч байдаг. Тэгээ энэ тав байж ерөнхийдөө тухайн баг тухайн тамирчны амжилтанд нэлээд нөлөөлөхөөр харагдаад байгаа байхгүй. Тэгээ ингээ олон улсын ингээ судалгаанд ирэх харахад хамгийн их номер 1 шахуу байгаа нь Их Британи байгаа байхгүй. Яагаад гэсэн энэ чинь Премьер лиг болж тий. Премьер лиг болж идэг. За тэгээд Америк орж ирдэг NBA байдаг. Тэгээд Канада, за Азийн томоохон төлөөлөл гэвэл Япон хандлаг. Япон бол үнэхээр супер бол. Тэгээ энэ тавыгаа дагаад тусдаа ингээд хөгжөө өчөж байгаа байхгүй. За сэргийн засах дээр нь юу гэдгийг нөгөө аппаратнуудаас ахуулаад одоо биомеханик аппаратнууд гэдэг. Тэгээ нөгөө AI гараад ирсэн тухайн булчингийн ширхгийн хөгжил нэг бүрчлэн гарч байгаа байхгүй. За энэ талд гүүгээ явахад энэ тал дээр нь энэ талынх нь булчингийн тэнцээ сул байгаа учраас энэ гэмтэх магадлал. Тэгэхээр энэ булчин хөгжүүлээ. Тэнгүүд араас нь нөгөө терапевт нь ороод ирнэ те. Булчингийн хөгжлүүд тэр. Тэгэл талбай дээр ямар нэгэн аюултай юм гарлаа гэхэд нөгөө гэмтлийн хэмж хийж байдаг. Одоо ингээл наавч чинь хин наран булчны тохион мултарч ирсэн шүү дээ. Тий. Талбай дээр. Тэгээ золигч их шалтгаан өөрөө угаасаа хэлчих тийм яа гэдэг чинь. Нөө тохион мултарсан байжсэн чинь оруулчихаа би тоглолчий гэдэг. Тэр тохион мултарлыг шууд талбай дээр оруулах бас нэг үдлээр амар том аюулхгүй. Тэнгүүд одоо юу гэдэг өөр юмч байсан байвал оруулахад мэдрэл дарагдах ч юм уу, хугарал үүсгэх ч юм уу тий. Тиймэрхүү эрсдэлтэй авах боломж. Гэхдээ тохион мултарлыг талбай дээр оруулсан л да. Тэгээд нөхөр буцаа тоглоод явчихж байгаа. Гэтэ эн чинь бас талбай дээр биш шууд эмнэлгийн нөхцөлд байж ах хэвээр юм байх шин. Тэгээд түрүүний нөгөө жишээнүүд төр яалчгүй нөгөө хөлсөн тусалж байсан юм чинь нэг нь л те бас байсан үе байгаа те. Тэн дээр чи ингээд би нэг жишээг энэ дээр зориуд хэлье гэж бодоод байна. Нөгөө Азербайджан дээр хоёр тоглолт хийдэж штэ. Тий. Тэгээ ижсэн чинь Мөнхбаатар гэмтчихдэг. Хаанхтай тоглож илаа. Мөнхбаатар гэмтчихэд дандаа амар тэр нэг тийм шимширмэр ч юм уу хэцүү санагдчих. Мөнхбаатар гэмтчихэд тэрэн дээр би очиж тусламж үзүүлмээр байтал би ганцаараа явцсан. Тэнгүү нөгөөдгий чи ингээд дууган тусламж үзүүлээд тэ үйлчлэг хийгээд үйлчлэгийн өрөөр орчмоороо гэтэл тоглолт талбай дээр тоглолт явуулдаг байгаа. Тэнгүүд энэ дээр яалтчихгүй нөгөө саяны хүний нөөц ирж байгаа яалтчихгүй. Зөв тэрэн дээр чинь нэг би ч маахан өргөдөл хичээд тэгсний дараа нэг хоёул авсан ш дараа нь Камбож явлаа. Тэгээ Камбож хахад бас хөө явдаг, Япон явдаг. Тий, байсан тий. Тэгтэл бас л хоёулаа хахад дотоод амжихгүй хараа хэцүү. Дотоод авахгүй. Тэгээд чинь 20 идүүн дээр ч 20 идүүн. Тэгмэд энэний ард дээрээс нь дагаад одоо би жишээ нь мэрэгжлийн хоол зүйч биш байхгүй. Тэгээ мэрэгжлийн хоол зүйч биш. Тэнгүүд би өөрөө уншаад хоолны меню зохиож байгаа. За тэнд нь ингэж тийг. Би үнэхээр мэрэгжлийн хоол зүйч биш учраас энэ дээр алдаа гарах магадлал өндөр тий. Тэнгүүд одоо ингээл одоо би бол ингээ харахад хөлбөмбөгийн шиг хараад коуч болоод зөндөө хоёр баг сэтгэл зүйч хийгээд байгаа байхгүй. Зүгээр гаднаас харахад нөгөө тоглогч нартай чи мэдээж нөгөө тоглогч нарынхаа уур амьсгал инээ тэрэ урам зориг гөх бүхэл юм таах шин. Тэнгүүд энэ дээр хэрвээ сэтгэл зүйч байсан бол бас тий. Нэг тоглолтын өмнө ингээл гой зоригжуулаад гой юм ярьдэн штэ. Сэтгэл засал сэтгэл зүйч нар чинь нэг ямар нэгэн моментийг өргөө сэтгэл хөдлөлийг өндөр төрөгдөг ч юм уу тий. Тэгээ хоол зүй сэтгэл зүйч тэгээ энэд үнэхээр ингээд бүгд байсан бол магадгүй нөгөө энэ багийн спорт төр хөрөм их яригддаг л ах л та. Түрүүний саяны багийн гишүүд төр ч одоо ингээд арын албан дээр ялангуяа хөл бөмбөг гэхлээр эн чинь 90 минутаа болно. Цаг сунган цаг 2 цаг бүтэн тоглоно. Чинь маш их одоо бие хүчний асуудал байгаа хэрэг. Тэгэхээр бус спортуудаас онцлог нь. Тэгэхээр энэ дээр бол хоол зүйгээс гадна сэтгэл зүй дээрээс нь нутришн, амин дэм судлаач гэдэг хүн аюул чухал биологи гэж боддог. Тэгэхээр миний түрүүний ярьсан хэрэгтэй хүнд нь ямар амин дэм өөх үү. Одоо жишээлбэл өмнө тоглолтын дараа энгийн амьдралын юм аяг дээр өөх үү гэдэг. Одоо ер нь анзаараад хахад одоо ингээл лигийн клубүүд те одоо манайх ч одоо 10 дээдлэгт өрсөлдөж байгаа 10 клуб байгаа. Тэгээд эднээс болоод нэг үе бодоход бол нөгөө амино BCA те эднээс бүгдийг хэрэглэдэг болж амин дэмүүдийг ингээд том томоор нь авчираад тавьчихж байгаа байхгүй. За бүгд өнөөдөр ингээд хэрэглээр усныхаа савтаа яриараа гээл.
Тэгээ гол нь яг тэр амин дэм яг тэр 23 бүгдэнд нь таарах уугүй гэдэг л байгаа. Тий. Тэгэхээр энэ дээр яг мэрэгжил хэрэгтэй нэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа тий. За манай клубыг ивент итгэж манайх танахаа сайхан ингээд зурчлыг хэрэглэе, тамирчид маань танаа бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж ярьж байгаа бол тэр газарт нь бас нэг тийм хөө зөвлөгөө өгдөг хүн ажилтаараа баг. Тэгэхээр одоо яг нийт тамирчидтай манайхад энэ дээр бас жоохон дутмаг. Гэхдээ хэрэглэж эхэлж байгаа нь цаашаалтаа авчиг. Гэхдээ энийг бас нэгэнт ингээд энэ чинь бас амар хүчтэй бэлмэл байгаад байгаа шүү дээ. Биднес өнөөдөр хийж байгаа нөгөө талах будаа шиг биш те. Тэгэхээр яг ингээд хүчтэй юм чинь яг зөв хэрэглэх хэрэгтэй юм болоо гэж би боддог байхгүй. Яг миний би хаа ер нь ямар нь надад зогсох юм те. Үнтэй зогсох юм уу, хямдхан зогсох юм уу? Энэ Европоос ирж байгаа зогсох юм уу? Азаас надад ирж байгаа зогсох юм уу гэдгийг мэдчих юм бол тэр хүнд өгж байгаа тэр нөгөө нэг өгөхстой юм аа маш хурдан хугацаанд л үр дүнтэй өгөх юм болов уу гэж би бодоод байдаг байхгүй. Тэр одоо нөгөө нэг Шгшэбагийн хувьд нэг те, клубын хувьд нэг. Тэнгүүд Шгшэбагийн хувьд та хэд их цуглархад яг эрүүл мэндийн яг зөв онцлогоо эмчилгээ, өртсөн сэргийлэх те одоо шинжилгээнд хамруулж байна. Нэг бол клуб хамруулж байна. Иймэрхүү тохиолдол нь хэрэг байна. Тоглохоос өмнө одоо энэ сезон эхлэх гэж шүү дээ. Одоо 100 клубтэй харьяалагдана. Тэгээ энэ танай клуб одоо ямар нэгэн лабораторийн шинжилгээч юм. Одоо чи дээр түрүүн ярьжсэн уух амин дэм эрдэстэй энэ эдийг уухын тулд хэдүүлээ. Хүн болгонд тохирохыг юмыг сонгохын тулд нөгөө эрдэсээ чи үзэж явах хэрэгтэй баг лабораториор тий. Эрдэсээ чи үзчихээ. За энэ тим тунгаар авна. Тэр тамирчин эхлэхээс өмнө ч юм уу тий. Тэгэхээр сезон эхлэхээс өмнө тиймэрхүү ерөн зохион байгуулалт хэрэг явагддаг бол. За би бас нэлээдэн багт тоглолцоо Монголынхаа дээдлэгт. Тэндээс яг энэ шинжилгээг бол дэрэн клубд багт ол өгчээсэн. Яг үлрэл юм. Яг ингээд бүгд цусны шинжилгээ, ерөнхий шинжилгээ те. Одоо хотоодны яхаа зүрхний бичлэг гэл яг эднээс өгчээсэн. Дэрэн клубд л ахлаа өгчээсэн. Бус клубуд маань бас энэ дээр бас яг тийм нарийн шинжилгээ бол авч байгааг бах. За яг зүгээр яг тамирчин хүн болохоор нөгөө хамгийн нэгдүгürt нөгөө бэртэл гэмтлийг л онцлно. За хаа чи үйлдэл эхлэхээр биднес цуглана. За бэртэл гэмтэлтэй тамирчин байна уу? Ямар нэгэн зөвлөлттэй юм байна уу? Энэ хугацаанд хүл гараа гэмтэйг үзтэй байгаа хүмүүс нь ирж одоо үзүүлээрээ харуулаараа нарийн шинжилгээнүүд ороорой гэж хэлнэ. За үлдсэн тамирчид нь бол тэгэл бэлтгэлтэй явж ороод шгшөөгийн төвшөнд би ажил өөртөө л тийм офисны хоёр бол яг би бол өөрийнхөө бие дээр би өөрөө л анхааралтай. Бэрчгүй гэмчгүй юу гэж яхаа би өөрөө зохицуулна. Улирал эхлэх явах юм бол шууд клубдээ харилцагдал би эмнэлэг орох шаардлагатай бол клуб хариуцна. Би эмчлэх шаардлагатай бол клуб хариуцна. Би амьд муух шаардлагатай бол клуб хариуцна. Гэхдээ нэмэлт нарийн бүтээгдэхүүнүүд би өөрөө аавна. Шгшээ оглоо явах юм бол шууд хамрагддаг шүү дээ тий. Эхлээд эмчийн үзлэгээс эхэлдэг. Тэгээ бүх шинжилгээнүүдээ өгнө. Цусны ерөнхий шинжилгээ нөгөө яхаа зүрхний бичлэг за энэ хүн ачаал дааж чадах юм уу чадахгүй бол энэ удаагийн дуудлагын дээр одоо үнчих нь оронд нь тэр 24-т бичиж байгаа тэр тамирчин авах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрүүдийг нөгөө коуч стаффаас гаргана. Тэгээ эмчнэр болоо нөгөө стафтай бас ярилцсан. Бүх хүмүүсийн үе мөч одоо нэг үздсэн. За энэ хүн чинь бол өвдгөн жоох асуудал. Би бол шгшөөгийн эмчийн үзлэгээр ороход бол байнгын л өвдгөний асуудалтай л онцтой гардаг. Тэгээд ягаад ч бид энэ хаалгаанд ороод нэг 2-3 сарын хугацаа тэгээд яг бүрийн идэвхтэл бол бас нэг багтаал 6 сарын хугацаа шаардлагатай болно. Тэгээд одоо надад ч нөгөө нэг тоглох хугацаа маань нийтлэх багасаад байгаа болохоор тэгж тэр өнгөрөх хугацаанаас одоо тэр бүтэн 6 сарын хугацаа би бас алдчих чадахгүй байгаа байхгүй. Тэгээд яг өвдгөө ер нь бол ер нь тоглосныхаа байд дараач гэдэг юм уу. Одоо миний нийгмийн энэ холбоосноос тасарсан нөгөө хаалганы бас залтаа байгаа. Тэгээд энэ зэрэг бэртлүүдээ бол тоглохоо болсны дараа л имжлүүлэх гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Тэгээд тэгвэл одоо би яг нөгөө надад үнэхээр одоо яг дээдлэх тоглох боломжтой чансаатай нэг юм 2 жил байгаад байгаа байхгүй. Тэрнийх нь 6 сарыг би эмнэлгийн орон дээр өнгөрөөч чадахгүй байгаа. Тиймээс уул нь бол мэдслийн бус аргын эмчилгээнүүд тэгээд яг нэг та дээдлэх мэдслийн бус аргаар л яваад байгаа нэг өвчин дандаа хийгээл айл болох нь тэрийг нэг дахиад нэг гэмтэжгүй талаас нь нэмж гэмтэжгүй. Тий. Өвдөг бол жишээлбэл одоо би энгийн байх үед бол амар өвдөн. Нөгөө нэг юу бэлтгэлгүй байх үед. Тэгээ энийг яаж би өвдөлтийн багасгаж яаж бэлтгэл сэргийлэх вэ гэхээр би яг ингээл жижиг булчингуудаа л илүү сайн ажиллуулж тейпинг бэлтгэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд тейп банк тоглолтын дээр тэгээд одоо би нөгөө сүүлийн нэг хэдэн жилдээ баяр амжиж мэдж байгаа. Нөгөө байнга өвдгөө болгосроо одоо баг өөрөө
эмчнэрсгээ боодог болчиход байгаа байхгүй. Одоо тэгээ юм бүхэн гоё болчих штэ нэг заавал нэг болно. За одоо манай зарим бол тамирчид бол тийм штэ тэ шигшээ дээр нөгөө хоёр эмч нь үнэхээр амжихгүй байгаа юм чинь нөгөө зарим юу ч нөгөө бүх юм нөгөө YouTube дээр гараад ирсэн. Өвчин чиний чагааны өвчин гадна талтай байгаа мó дотор талтай байгаа мó тэ эсвэл яг подиум эсгөр өвдөд байгаа мó. Тэгвэл болтыг яаж хийх вэ гэж YouTube дээр бүгд гараад ирсэн. Бас нэлээд тамирчид нь бас оюутны ажил хөнгөвчлөө бас өөртөө боочдөг болчихсон. Нэг хэлүүлж өөрөө өөртөө боо сурцсан ч юм амьдралын эрхийг сурж чинь. Амьдралын эрхийг сурж байгаа. Тэд чинь клуб руу очихоор бас эмчний хэмжээ дахиад нөөцийн хүний нөөцтэй асуудалтай тулгарч байгаа. Тэр клуб болгон дээр нэг л эмч байна. Нэг л байгаа. Тэгэхээр яалч хөө нөгөөний 23 тамирчин тэгээд зөвхөн 11-ийн тоглоом гээд боогод байх гэсэн шүү дээ тэнцэж. Тэгэхээр нөгөө өршлөн сэргийлэх зорилгоор ер нь бол нөгөө нэг тэпингийг манай хөлбөмбөгийн тамирчид бол нэлээд сайн өөртөө боогоод ч сурцсан. За мөн хэрэглээд ч хөвшчиж. Гэтэ энэ дэр нэг дутагдaltaй байна. Сайхан над дээр нэг ирж үзүүлээ л дээ багаараа. Тэгсэн гэмтлүүдийн асуулаа л да. Тэгэнгүүт дандаа бэлтгэл дээр шагаа. Тэгээд тэп хэрэглээ боосно гэсэн үгүй. Яагаад тэп байхгүй. Тоглолттой боогаад. Одоо болохоор нэг бэлтгэл дээрээ боогоос орчмоор байхгүй. Тэнгүүд нэгт нөгөөний бэлтгэл дээр нь байхаар бас л нөгөө нэг арын албан дээр эмч бэлтгэл дээр нэг очтгоо шүү дээ. Ер нь клуб дээр. Тэгэхээр эмч боочдохгүй байна. Нэг бол нөгөө хангамж жоохон тийм байгаа дээ. Тэгэхээр аль болох ингээ гэмтлийн ер нь баг энэ гэмтлийн судалгааг авах юм бол тоглолт гэхээсээ илүү бэлтгэл дээрээ гэмтсэн магадлал өндөр их байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бэлтгэл дээрээ хамгаалах хэрэгслээ ингээ зөөж хэвшихгүй байна, боож хэвшихгүй байна л гэдэг нэг асуудал гарч ирэл байгаа шүү. Тэгээ яг энэ дээр хэлэхэд нөгөө юу болчиход байгаа юм. Дахиад нөгөө эмчхүү асуудалтай бэлтгэл дээр эмч ирдгүү тэгээ өөрөөсөө боож чаддгүү тэгээ гол нь нөгөө бэлтгэл дээр амар их бэлтгэл авна. Яг одоо жишээлбэл манай энэ жилийн улирлын 2 дугаар төргийн лигийн эхний тоглолтууд одоо энэ хагас өдөр эхлэхэд бэлэн болчиход байгаа. Тэгээ нөгөө клубуд маань бүгд дор бүрний бэлтгэлтэй. Тэгэхэд манайх одоо улирлын өмнөх бэлтгэлээ хийж 2 тамирчин бас гэмтэл талчаал байж байна. Тоглолт эхлэх байгаа үед шүү дээ. Тэгэл яг нөгөө боолтоо өөрөө хийж чадахгүй те. Эсвэл ингээд бэлтгэл дээр ингээд бас энэ дээр нэмээд давхар нэг зарим зүйлийг бас хэлмээр санагдаад байдаг байхгүй. Яг зөвхөн энэ бол ингээд зөвхөн эмчтэй холбогдоод ах зүйл биш байхгүй. Энэ бол яг тасалжуулагчийн стаф те тасалжуулагчийн албатай ч гэсэн 100% холбоотой. Одоо дөнгөж офиснаас ирж иж байгаа хүмүүстэй шууд ачаалттай бэлтгэл хийгээд эхэлчихвэл тэр хүсээгөө л өнөө маргааш гэмтэл тохоо шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг бүтэн амарсан байгаа биеийг би ингээ айжгаар эхлэх те хөнгөн ингээл хөдөлгөөнд нь дасгаад хөнгөнгүүлд хөнгөн сунгуулд өөрийнх нь биеийн жингээр ингээд хүчний жоохон дасгалууд хийгээд болчингууч нэг жоохон дохоо мэдрэмж аваад ирсэн үед нэг ачаалан бага багаар жоохон нэмээд тэгээд юуны тулд нөгөө нэг өлөлийн өмнөх бэлтгэл гэж байгаа хугацаагаа маш зөв төлөвлөж гарах хэрэгтэй. Тэгвэл улирлаа за 20 хоногийн дараа эхлэх чинь. За өнөөдөр бэлтгэлтэй гарах уу гэж эхэлчих юм бол тэр мэдээж амар ойроод байгаа байхгүй. Тэгэхээр наанд чинь 2 сар юм уу. Тэгэхээр нэг тэр хүнийг яг талбай дээр ингээд би гой гүйлэхэд бэлтгэхийн тулд би сарын өмнөөс би тэрнтэй ингээд жижиг ажиллах хэрэгтэй болоод шүү дээ. Ингээд булчингийн бэлдээл доторх сэтгэл санаа гэж гэдэг юм уу бэлдээл тэгж байж байгаа дараа нь яг үндсэн бэлтгэлтэй ороход тэр хүн яг булчин бэлэн болцсон хүн бол бэлтгэлийг ямар ч бэлтгэлгүй ямар ч зөөвөргүй гүйцэд хийж сурах байхгүй. Тэгэхгүй шууд эхнээс нь цуглуулаад гүйлгээл хүчний бэлтгэлд ороод төвсгөл хийж юм бол тэр хүн чинь нэгдүгürt ачааллыг угаас дийлэхгүй. Ядарна маргаашийн бэлтгэл хиймэргүй болно, нойр хөрхөө болно, өглөө бас чадхаа болно, өдөр жингөө нойрмог явна, хоол орхоо болно, хоолны дуршил буудна. Тэгээд тэр дургуун хүн чинь бэлтгэлдээ дурамчхаа очино. Дурамчхаа очиж жаад нөгөө халаалтаа дутуу хийн. Тэгээд эвгүй контакт юм уу эвгүй үйл хөдөлгөөнөөс болоод бэлтгэл гэмтэл болж байгаа юм. Нөгөө ямар ч бэлэн биш байсан биеийг хүчээр зодж штеп. Нөгөө PlayStation тоглож байгаа юм шиг л компьютер тоглож байгаа юм шиг. Тэгэхээр бас энэ эмчээс гадна дасалжуулагчийн бас зөв төлөвлөгөө, зөв бэлтгэлийн төлөвлөгөөнд бас чухал болчиход байгаа байхгүй одоо. Би ингэж боддоо шүү дээ. 18, 19 онд Монголын хөл бөмбөгийн шигшээгээс гадна лигийн тоглолтууд дотор эмч нарыг бол эмчхүү байх юм бол торгодог байсан. Тэгээ дээрэс нь бас мэрэгжлийн эмч байхыг шаардсан тийм байсан. Тэгээд одоо багийн бүтцэд дээр арын албан тэр бас одоо шаардлага маягийн юмуд бас явж исэн санагдаад байна. Тэгээд сакстай харьцуулахад бол сакс бол тэгээд саксны хувьд бол баг болгон эмчтэй байна гэдэг тэн дээр яг зогцсон журам морон бас байхгүй яваадсан санагдаад байна. Тэгэхээр хөлбөмбөг бол арай төрүүлж алдчихсан санагдаад байна. Манайх чи яг энэ дүрм журмаар бол яг төрүүлээд байгаа байхгүй. Ягаад гэвэл манайх чи нөгөө нэг AFC Азийн хөлбөмбөгийн холбооны дүрм журмыг яг энэ жил ёсчлон биелүүлдэг. Яг тэрнийхэн заавраар явах хэрэгтэй байдаг болохоор Азид хөлбөмбөг яаж хөгжиж чинь яг тэр зааврыг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ яг 18 19 он одоо үе үед өнөөдрийг хүртэл угаасаа л
танаа баг нэг эмчтэй байх хэвээр, менежер байх хэвээр, ахлах тасалжуулагч, туслах тасалжуулагч гэл энэ бүх хүмүүс заавал байж иж энэ лигийн энэ тоглолт чинь бол эхэлнэ. Аль нэг нь байхгүй бол энэ тоглолт нойлно цаашаа үргэлжлэхгүй л гэсэн. Тийм тэрийгээр бол явж л байгаа. Тэгээд гол нь бас л нөгөө нэг клубүүдийн нөгөө санхүүгийн асуудалтай л холбоотой асуудал. Нэг эмчийг бол яг бүрөө авчих чадaltaй баг өнөөдөр яг эмчийн бүтэн 12 сарын цалин өгчих чадaltaй баг бас байхгүй болохоор л нөгөө нэг эмчнэр маань хөрхий бас эмнэлэг дээр ажиллаа хийж байгаа. Тэгээд нөгөө хагсан бүтцээний тоглолтын дээр ирээд нөгөө багтаа туслаад тэгээд аль болох боломжтой цагаараа бэлтгэл дээр нэрэл зав манайхан яаж ийн хулгаар яаж ийн гэж асуугаал. Ингээл аль нь ингээл би биетэйгээ ингээл зогцчлаа ажиллаад байна. Тиймээс яг мэрэгжлийн болцоог бол болох төвшин рүү ойртохгүй ч юм уу тэгээд захиж гараад яваад сүүлийн хэдэн жилд бас легионерууд бас хэрдэг болсон. Бас багуудын хүчин чадал ч гэсэн сайжирчлах шин санхүүжилтэн ч гэсэн тий. Тэг яг зүгээр Монгол хүний хувьд одоо легионерууд бас ирээд олон лигийн тэмцээнд орж байна. Биеийн онцлог нэг гадаад хүмүүсээс ялгарж байгаа юм яг юу вэ? Одоо бид нар цааш хөгжүүлэхэд те Монгол тоглогч яа гадаадад гарч болохгүй гэж те. Одоо тийм боломжууд юу байдیں, онцлог юу байдیں тэр талаас бас үзэгчд маань ч гэсэн те Монгол хүн спортод гадаадад амжилт гарах боломж байд юм биш үү? Тийм шүү дээ. Одоо нөгөө нэг гэдгийг бас ойлгох. Бид хүн бүхэл мэднэ шүү дээ. Багийн спорт Монголд хөгжихгүй гэл ярддаг байсан үе сайхан шүү дээ. Тэгээд одоо хөгжиж чаддаг гэдгийг одоо манай сагсныхан бол яруудуудаар хамгийн сайнаар харуулж шүү дээ. 3-3, 5-5. За тэгээд ингээд чимээгүй алдартнууд гэх юм бол би хоккей спортыг бас ярмаар санагддаг байхгүй. Хоккей спорт бол Challenge Cup гэх тэмцээн хөлбөмбөгт яг адилхан бол. Хөлбөмбөгч гэсэн Challenge Cup-д оролцдог. Тэгээд биднээс оролцож байгаа амжилт таарав. Тэгэхэд хоккей бол Challenge Cup-ийнхаа бүр дандаа аваргыг авдаг шүү дээ. Тэгэхэд ерөөсөө хоккей спортыг ярьдаггүй. Тэгэхээр бас хоккей спортын холбоо нь өөрөө бас жоохон таарав юм болов уу гэж би боддیں۔ Тиймээс тамирчдын ур чадвар манайхны амжилт бол хоккей спорт бол мундаг. За тэгээд одоо легионер тамирчдтай ч гэдэм үү ингээд ер нь гадагшаа гараад ер нь гадны багийнхантай өрсөлдөд бие физиологийн хувьд тийм ээ бие хаагийн хувьд одоо ямар зөрүү байна вэ гэхээр яг гадаадлаг гарах юм бол одоо ингээд одоо биеийн булчин биеийн одоо энэ пропорц одоо бүр сүүлийн хэдэн жил бол тэнгэр газар шиг өөр болцсон. Одоо хөлбөмбөгт жишээлбэл ямар булчингууд хэрэгтэй юм бэ те биднээс юм бакцэжтэй яргаа биетэй юм том булчинтай байх шаардлагатай юм уу үгүй юм уу? Тэгэхээр одоо биднээс яг Японы шиг шоогтой одоо хүн бүхний манай хөлбөмбөг нийтдэг дэмжиж үздэг фанатууд бүгд л тэр Японы шиг гарааны 11 магадгүй 23 оны бүрэлдэхүүний нэг бүгдийг мэднэ. Бүгд том Европын том лигүүдээр тоглодог. Яг тухайн биднээсээ тоглож исэн лигийн 23 тамирчин бол бүгд Европ тоглодог бүрэлдэхүүн байсан Японд. Одоо хүн Минамино Ливерпулийн те Яшида гэл гой тамирчдайсэн. Тэр яг тэднээсээ ингээл харж хат би эхлээл ингээл тоглолтын өмнө ингээл хоёр баг ингээл ээлжээр гараад цэнгэлтгэ үздэг байхгүй талбайгаа үзэл ингээл манах гараад ороход Японд зүрөө гардаг. Тэгэл яг ингээл тоглолтын өмнө ингээл харц толол биеэр ингээл контактлал зурж явахд бол Япончд бол зүгээр ингээл яг эндээс доошоо бол амар хөгжсөн ингээл тэр хүний шилэв гэж амар гоё гэж амар тэр өгзөг бүхс үнэхээр хөгжсөн. Тийм тулдаараа ингээл суур сайтай одоо Япон Аз өрсөлдөхгүй шүү дээ. Европын бүх хогийг том хожиж шүү дээ. Одоо биднээс дэмжлэх Англиг бол хамгийн сүүл цай хожиж дуусгалаа. Тэ? Дэлхийн ургаар яаж сенсац төрлөө Германыг хоцсон. Бельгийг тэр ямар гоё хожиж явж байгаа бариулаад азгуутлаа те. Япон бол одоо ингээд Азийн баг биш баг дэлхийн баг болчиход байгаа байхгүй. Дээгүүр бол яг биддэг адилхан л байгаа. Ингээл сайхан нэг юм нэг сайхан нэг Монгол бие байна гэдэг. Нэг иймэрхүү бие хатаа энэс доошоо болохоор тэр чинь бүр ингээд нэг баримлын шавар ингээд барьцсан шиг байгаа байхгүй. Тооны бол би ингэж бодож юу багаасаа бэлтгэл бол маш багаасаа. Тэгээд клубүүд за зүгээр энгийн хүмүүс гэд багаас нь 6 настайгаас нэгтлээ ингээд байнгын бэлтгэл хагас бүтцэнгүүл үгдгийг нүдэл бүр стресс тунлаа ядарч унтлна. Тэгээд тэр дундаас чинь шилдэгүүд нь гарна. Дээрээс нь тэр сургууль одоо дөрөвнөөс нь ярьсан академи тэрэн шиг хөлбөмбөгийн сургууль. Тэндээ бэлтээ. Тэндээс ингээд аймгийнхаа тэгээ улсын шигшээ ингээ сонголтоор явд. Тэгээ тийм нөгөө академи гэдэг нэрний утга учир нь өөрөө тийм л да. Нөгөө нэг тэр хүүхэд ерөөсөө ингээд нэг хөлбөмбөгийнхаа баазад байрлана. Тэнд хичээлээ үзнэ. Дуслаа бэлтгэл хоолунд гэрийн даалгавар өглөө хичээл хоолунд бэлтгэл гэл тэнцэл байж гэртлэгөө харахгүй гэрийнхэнтэйгээ уулзахгүй зөвхөн нэг газараа. Тэгэл тэр хүүхдүүд ингэж бэлдэж явсаар байгаа л том лигүүд лөө Европ Азийн клубүүд лөө зарна. Тэгээд тэр гэрээний тэдэн сар болгоно гэдэг одоо тэр нөгөө нэг академид орж явах. Тим гэрээтэй тим академи гэдэг бол тийм утга учиртай. Гэтэ нөгөө түрүүний хэлдгээр бас нөгөө
нөгөө багаас нь тэгж амар шахах биш. Энэ яг энэ чинь нэг дур байгаа л хөлбөмбөр амьсгалуулаад байгаа боловч энэ чинь бүгд ингээд нөгөө коучинг юутай байдаг хөхгүй сургалтын дээр ингээд одоо жишээлбэл одоо 6-аас 8 настай хүүхдүүдийг бол нэг цаг 30 минутын бэлтгэл хийлгэн. Гэхдээ эднүсийг бол бөмбөгтэй бэлтгэлийн баг аль болох тоглуулж наадуулах те хүүхдүүдийг эхлээд хөлбөмбөгт дурлуул гэдэг байхгүй. Хөлбөмбөгт эхлээд дурлуул. Дурлцсан хүүхэд бол цаашаа хөлбөмбөг тоглоо явна. Дөнгөж хөлбөмбөг сонирхол дурлах гад ирсэн хүүхдийг нэг хүүхдээ өөдөртөө ингээ хооронд нь пас өгүүлээл зогсоогоод байвал тэр хүүхд өөдөж байгаа юм шүү дээ. Өөдсөн хүүхд чинь дахиад би энэ хөлбөмбөгийн спортлоо эргэж харахгүй. Тэгэхээр эхлээд хамгийн их нь тэр хүүхдийг хөлбөмбөгт хайртай болгочоод дараа нэг 10-12 наснд хүрэхэд нэг жоохон пасны динамик тасгалмаслуудыг холж оруулаад за тэгээд 14-16 хүрэх юм бол нөгөө нэг тактик хөлбөр те схем зурдаг нэг иймэрхүү хөлбөр рүү ороод 18 нас гэдэг бол тэгэл яг үндэсний шгшогийн нэрийн өмнөөс дээдлигийн тамирчин болж тоглох нас нь бас ингээд би бүрэн болтолсон гэж үзнэ гэсэн үг. Манайд яаж одоо хүүхдүүдийн одоо сургалтын хөтөлбөрүүд юм яаж явдаг. Одоо 2007 он би ч бас хөлбөмбөг дуртай тэгээд найзуудаараа тоглолдог. Манай төгсөлтийн ч гэсэн улсын аварга энэ төр болоод хоромхонд ч гэсэн тоглож байсан хүүхдүүд. Тэгээд одоо тэр үед чи нөгөө дуулаа 2020 гээл те. 2020 он чи Монголд хөлбөмбөг баараа дэлхийд орох юм байна. Бараг зохион байгуулалт. Тийм мөрөдөлтэйс тэгээд дуулаа 2020-с ч бол өстой маш олон хөлбөмбөгч төрсөн шүү дээ. Тэр өстой яг бид эдийн үеийн бол хамгийн гоё тэмцээн байсан те. Яг тэр үе тэмцээн бүх сургууль оролцдог те. Бүх сургуулийг хөлбөмбөгөөр амьсгалуулчих жоох. Хүссэн үсээгөө сургууль ингээл дуйлаагээ тэмцээнд оролцоолоод ах чинь сургууль даяараа тэрийг дэмжин, багш нар дэмжин, найзууд нь дэмжин дагаад хөлбөмбөг дуртай болно те. Би хөлбөмбөгийнхаа шгшээ багтаас орохыг хүсэж шүү дээ. Сургуулийнхаа найзуудынхаа өмнө би тогломоор байна шүү дээ. Тэгэл хүмүүс тэрний чинээгээр л хөлбөмбөг дуртай болж исэн. Тэр маань даж нэг 4-5 жил 6 жил болсон үгүй юу тэгэл юм ингээл дээшиг ингээд улам сайжрах биш. Нэг гой ингэж гарч ирчээл ингээл баг-багаар ингэсээр байгаа тэгэл болсон. Одоо бас нэг тэрэн шиг бас нэг ингээд бүүм гэсэн нэг тэмцээн бас Монголд бас жоохон ховор. Тэгээд одоо хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн бол өсвөрийн грассрутсын тэмцээн, хүүхдийн өсвөрийн тэмцээн бол энэ жилдээ нэг 2 удаа л болдог. Өвөлдөөд тэгээд нэг хичээл амрах үеэр нэг болдог гадаад талбай футзалын төрлөгээд 2 удаа болдог байхгүй. Тэгээд хүүхдүүдийн тэмцээн жоохон ингээд хөлбөмбөгийн холбооноос хандаж хийж байгаа жоохон цөөхөн. За тэнгуут яаж энэ юу нөхөж ийн вэ гэхээр олон жил үйл ажиллагаа явуулсан клубүүд ч гэдэм үү те. Боломжтой байгаа клубүүд нь ингээд үйл ажиллагаа явуулж байгаа клубүүдундаа ингээд тэмцээн зохион байгуулдаг. Такс таслал ингээд медаль урамшууллуудын бэлдээл клубийнхаа нэрмжтгээл. Тэгээ тэр тэмцээнүүдэд ингээд ороод нөхөдөл яваал. Тэгээ одоо нэг үе бодох юм бол одоо энэ нэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн клубүүд маань бас нэг үйл ажиллагаа бүгд юу нэг сайн болцсон. Тэгээ нэг гадаад дотоод руу явдаг клубүүд айгүй их болцсон. Ойрхон хот руу яваад тэмцээнд орчдөг зундаа. За тэгээд одоо Швед, Европ руу ингээд явдаг, тогтмол явдаг одоо хэд хэдэн клубүүд байна. Ингээд бас нэг хүүхдүүд бас нэг тэмцээнээр таслахгүй хөлбөмбөгтөд дурлуулаад ингээд яваад байгаа. Клубүүд тий. Одоо Цэндэ маань өөрөө бас нөгөө тасгалжуулагч гэдэг байгаа шүү дээ. Хүүхдийн клуб. Тийм. Тэр маань бас яг үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна. Бас амжилтуудаа ярил тий. Бас яг энэ тасгалжуулагчийн юм руу ер нь шилжихгээ жоохон гулгаад байна ер нь. Тий, ер нь би ч бас өмнө бодож байсан яг эд үедээ тоглодог байхдаа ер нь энэ тухай ерөөсө бодож байгаагүй байхгүй нөгөө тасалжуулагч болно гэж. Үргэлж тоглох юм шиг л яг энэ залуу насны юугаар чинь тоглож л байх юм байна гэж боддог байсан. Тэгэл сүүлийн нэг 5-6 жилийн өмнө ер нь би ер нь яг тоглохоо болвол юу хийх вэ гэдэг бодол бүр толгойд бүр байнга. Тэгээ юу хийж чадах вэ гэж бодож байгаа. Тэгээ би мэдээж офис сууж чадахгүй. Байнгын хөдөлгөөтэй байдаг хүн чи хизээч өглөөнөөс оройтлол сууж чадахгүй байх. Тэгэхээр ер нь хүн дуртай юмаа хийх юм бол тэрэнд яг сэтгэлээсээ хандж би яг хийж чадах юм байна гэж бодоод ер нь тэгэл нэг 7 жил 8 жилийн өмнөөс ингээд тасалжуулагчийн сургуультанд суугаад спортын төв сургууль гэж байдаг байхгүй спортын төв ордны. Тэнцээ бас хөлбөмбөгийн багшийг бас нэг 4 жил гарам хийгээд тэгээ дараа нь байж байгаад нөгөө хөлбөмбөгийн холбооны 12 насны элит актем гэх шгшөөгийн хүүхдүүд энэ бас тасалжуулагчаар бас 1 жил 2 жил шахуу ажиллаад за тэгээ байж байгаа одоо 24 онд өөрийн хүүхдийн хөлбөмбөгийн клубыг нээсэн. За тэр маань одоо энэ оны 6 сард одоо яг сарын дараа 2 жилийн аваа болох чинь. За тэгээ 2 жилийн хүрээнд гэх юм уу одоо юу гэх юм одоо явц нэг тэнцэн түрүүний хэлдгэр нэг тэнцэн дутмаг байдаг болохоор энэ байдлыг бас нөхөхүүднээс за 2 дугаараас нэг академийн 2 жилиг уялдуулаад за 3 дугаар гэх юм бол энэ хөлбөмбөгийн дэлхийн аваргад ажил болж байгааг бас тохиолдуулаад ингээд давхар зүйлүүдийг хавсраад ингээд
Актембага нэрмжит хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн 4 насны ангилд бас хийх гэдэг бол бэлтгэл ажилдаа ороод ерөнхийдөө бол бэлтгэл ажил нэг 60% болцсон. Явж ин тэмцээний 5 гарцсан, тэмцээн зохион байгуулах хүмүүс нь тодорхой болсон. Нөө медиа баг тий одоо нэг онооны хүснэгт ажиллах бүх хүмүүс маань тодорхой болсон. Тэгээ нэг 40% ажил нэг жоох үлдсэн. Тэмцээн маань 5 сарын 20-нд болох төлөвлөгөө гаргаад тавьсан байгаа дээ. Уул 6 сартаа хийчихье гэж бодсон нөгөө дэлхийн авраг руу хүмүүс явчих юм бол хүүхдүүд бас байхгүй болчих магадгүй. Тэгээ жоохон наашин татаа 5 сарын 20 гээд нэг ийм том ажилтаа дээр нь бас өөрийн маань тоглож байгаа дээдлийг маань эхлэж бэлтгэл дээ гарцсан. Одоо ер нь бас нэг бас яг 100 бас бэлэн болчих хамжаагүй бас нэг 70-80% дэ шахуу явж байна. За тэгээ 6 сард нөгөө нэг шгшөөгийн тоглолтууд гээл за одоо тэрэндээ бэлтгэхийн тулд одоо лигийн тоглолтуудаа бэлтгэл гэмтэлгүй маш сайн оролцох хэрэгтэй болоод байна. За манай багийн хувьд Дэвсийн Улаанбаатар дээдлэгт өрсөлдөж байгаа одоо хүснэгтийн 2-т явж байгаа. Тэгээ дээд байраасаа 2 оны доор за одоо дахиад 2 тойрог өрсөлдөн. За бид Монголын дээдлэгч нөгөө эхний 2 баг нь AFC Cup-ийн эрхийг авдаг 2 квот байдаг манад. За нэгдүгээр лигийн авраг авсан баг нь талбай дээр зочин багийг хүлээж аваад галзуугаас тоглолтоор дараагийн хэсэгт орох юугаа шийдэлтэй шүү дээ. Манай 2-т орсон баг нь болохоор айлын талбай руу очиж нэг бас л галзуугаас тоглолтоор шийдэн. Тэгэл иймтэй төлөвлөгөөтэй гарцсан. Нилээн шахуу хууртай явж байна. Тэгээд хүүхдийн клубийнхаа төлөвлөгөөг ярих юм бол 5 сар тэмцээнээ хийж дуусгачаад 7 сарын 10-нд наадмын өдрүүдээр Швед руу хүүхдийн Gothia Cup гэх тэмцээн оролцохоор явах юм. Клубээр явах юм байна. Тэгээд клубээр хүүхдүүд аваад баяр юм. Шведэд болох Gothia Cup дайнд болох Dana Cup гэх 2 тэмцээнд оролцоод ирэх 20 хоногийн хугацаатай 36 хүүхдийн бүрэлдэхүүнтэй 2 багийн 2 насны ангилд хүүхдүүд авч явах гээд бас бэлтгэлээ хийгээл үдс тараал байна да. Тэгэл хитэн тийшэл бие нэг болж өгвөл 2-3 хуваачих байхгүй шиг тэгэл зохицуулах гал үзэл. Баяр хүргэе. Одоо би бас ингээд Японд байж байгаа дээрээ манай хүүхд 7-тэй. Японд сүүлмээ тоглол энд ирээд судалж байгаад яг Улаанбаатар их сургуулийн энд клубд орсон. Тэгээд тийм оноонуудад тийм манай найзууд юм баг. Сайн шүү дээ. Ласажуулах сайтай. Өө өстө олон хүүхдүүд байна. Яг наснасаа жати гамбаа баг. Тэгээд тэнд чим олон хүүхдүүд байна. Ямар ч ур чадвар сайтай. Энд жоохноос 6-аас эхлээл 9-9-өөс дээш гээл. Тэгээд одоо би тэр бодож ирсэн. Тэмцээн ер нь тэмцээн уралдаанууд хэр болд юм бол нэтээс би хайсан. Тэгсэн чинь юм олигт гарч ирэхгүй шүү. Тийм байгаад. Яагаад ингээд тэмцээн уралдаан бол хүүхдэж хөгж шít. Тэр чинь тэрэндээ бэлдэн, тэрэндээ урамшин. Тэгээ түрүүний хэлсэн одоо танай клубийн 2 жилийн ой зориулж байгаа тэмцээнд 4 насны ангилт гэж байна. Одоо бос хүмүүс ч одоо хүүхдүүдэд хичээлдэг тэмцээнд оруулах боломж байдаг. Ямар насны ангил юм тэмцээнүүд болох юм тэр талын бас. Насны ангил маань болохоор хамгийн бага нас нь 8. За 8 наснд ямар хүүхдүүд орж болох вэ гэхээр 6 7 8 та хүүхдүүд л орж ирнэ. За дараагийн нас нь 10, 10 наснд 9 сартай хүүхдүүд, 12 нас дараагийн нас нь болохоор 12. Тэрэнд нь 11 12 та хүүхдүүд, хамгийн том нас болох 14 нас гээд 4 насны ангилд болох. Тэгээд угаасаа энэ болж байгаа дүрм журам эдгээс бүгд хөлбөмбөгийн холбооны баримтлагдаг дүрм журмын хүрээнд болно. Тоглолт талбай хэмжээ, тоглолтын тоглогчийн тоо гэдэг бол яг холбооны зохион байгуулж байгаа нэг хүүхдийн тэмцээний яг заавар дүрм журмын дагуу зохион байгуулагдах. Тэгээд нэлээл бас ач холбогдол өгөөд байгаа энэ тэмцээндээ бол одоо оролцож байгаа тэмцээнд оролцож байгаа нийт баг тасалжуулагч нар тийм ээ. Тэр жоохон хөлбөмбөгт дурлж байгаа тэр хүүхдүүд. За тэр хүүхдүүд байгаа юм чи мэдээж эцэг эхүүд байгаа тий. За энэ эцэг эхүүд. За ингээд клуб эцэг их хүүхдүүд ингээд уйлж байгаа чи мэдээж бас клубүүдийн баг спонсорууд бас байгаа. За ингээд энэ олон хүмүүсийн бүгднгийн одоо ингээд энэ тэмцээн эхэлсэн өдрөөс дуусах өдөр хүртэл сэтгэл хангамжийн баталгааг хамгийн өндөр өгөх гэж л манайх зорж ажиллаж байгаа. Одоо ирж үзэж байгаа эцэгчүүд нь биднээс асар засаад өгч жишээ нэ тийм ээ асар дотроо ингээд хоол цагаа идээд хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Босод тэмцээн одоо ямар нэг тэмцээн уралдаан дээр бол ингээд бөөн шаварлц хүүхдүүд хүмүүс байж байгаа шүү дээ. Хаана хин байгаа мэддэггүй. Аль болох тэр байдлыг жоох эмгцэгцтэй байдалд оруулах үүднээс баг болгонд нэг асар бэлдэж өгдөг ч юм уу. За тэмцээн нөгөө хоолунд тийм ээ одоо нэг юунуудын ингээд зарах юмнууд ингээд яг авчираад хэрэгцээтэй зүйлсүүд нь авчираад тавьдаг. За тэнцээ нэг хүүхдүүд ямаа мартаад ирдэг те гэд пүүз одоо юудын шилтний хамгаалч гэдэг юм уу байхгүй байвал тэнцээ ингээд бас нэг зардаг нэг дэлгүүрийн тэнцээ авчираад нэг асартан тавиад өгдөг. За тэгээд шүүгч нарыгаа ажиллуулж хөлсөөр ажиллуулж байгаа юм болохоор тэднээсээ бас ингээд бас нэг ачаал өгөөд нэг нь өдөржингөө зогсоочгүй тул ингээд бас ингээд маневр хийх үүднээс бас бүрэлдэхүүнийг бас жоох өргөн
яаж аав гэрээ хийж аваад нэг хоорондоо хамныг нэг амраахтай ч юм уу те шүүгчнэрээ бас бодоод за 2-дугаарт нь 3-дугаарт нь их юм болоод дасгалжуулагч нараа оролцоод одоо ингээл хүүхдүүдэд авч явах чинь маш хэцүү тэгэл ингээл хариуцал явна. Тэгээ энэ олон жил бас явж байгаа хүмүүс гээл олон дасгалжуулагч нар байгаа шүү дээ. Тэр бүгдээ ингээд оролцсон баг болгонд нь бас ингээд бэлэг үгээ те такс төлж урж байгаа бол хүүхдүүд хожигчвол харамсалтай шүү дээ. Бас хэдэн өдрийн ажлын өдрөөд энэ барна аав ээжүүд барна хүүхдүүд барна хичээл сургуулиас чөлөө авах шаардлагатай болно. Дасгалжуулагч мэдээж нервээрээ хамаг стрессээрээ хохиром за тэнцээ юм чинь нэгэнд оролцож байгаа баг болгондоо бас нэг бэлэг үгээ те ядтаа нэг бэлтгэлд орохдоо тэр хэрэгслийн нэг жоохон чамаагүй бэлдээд үгүй. Тэгээд нэг тэмцээнд орсон юмаа гэдэг бас нэг бэлэг аваад гарч ивэл бас гоё. За тэгээд нэг хураамж энэ төр төлөөд ингээд олон баг өрсөлдөж байгаа юм чинь мэдээж ам чинтэй чандар чансаатай хамгийн сэтгэл зүрхээ гаргаж хөдөлмөр гаргасан багууд нь мэдээж ихний 3 байранд чалрах бах. За нэгэн л ихний 3 байранд очсон юм чинь шагнал мөнгө медалууд нь бас бусдаас онцгой бай гэдэг үд дээр бас айгүй ажиллаад ингээл юм бүхэн дээр л ингээл деталь болгон дээр л маш сайн ажиллаад хэмээн бүгдээ тооцоолсон шүү дээ. Тийм ээ. Одоо бас лигийн тоглолтоос илүү одоо манай үнсний мэдээлэл эхлэх гэж байна тий. Дараагийн үйлрэл. Ер нь энэ лигүүд дээр ийм юу байдаг болоо багууд дээр багуудын клубүүд дээр зам одоо энэ хүүхдийн тэмцээн оролтонд ирчихсэн. Хэрэг даатгалтай бол одоо нэг ховын эрүүл мэндийн даатгал шүү дээ. Энэ бол яалчгүй хамгийн хэрэгтэй хамгийн сүүлд бид зэгшээд явхад нэг даатгал яриад тэр нь бас яг даатгалдаг дээрээ тулсан чинь тамирчны даатгал гэж байдгүй ч гэтэл нэг тиймэрхүү асуудал бас нэг зөрчиг бас нэг сохогдчихлээсэн те. Даатгал бол хамгийн маш их хэрэгтэй зүйлүүд. Даатгал яачаад манай 2 тамирчин бас тэр ашиглаж чадсан баг те. Тэгээд дараа нь бас мөдрөний асуудал үүссэн ч илүү байсан ч илүү нэг тийм асуудал гарсан. Даатгал за нөгөө дөрөвний муу хэлжсэн сэтгэл зүйчийн асуудал те. Манай Монголын хөлбөмбөгийн спорт бол маш тутамг. Тэгээд би нэг зүйл дээр бас айгүй харамсдаг байхгүй юу? Бидний дэлхийн аваргын сүүлийн дэлхийн аварга шалруулах тэмцээний эрхийн төлөө тоглолтонд айлын талбай дээр очиж тоглоод 1-0 хожигдоод тэр тоглолтын дээр би улаан карт авч талбайгаас хөөгдөөд эргээд хариу тоглолтод өөрийнхөө талбай дээр хийх болж байгаа. Яг 1-0 гэдэг бол гайгүй дүн байхгүй юу? Биднес барих боломжтой дөө. Тэгтээ нэг тамирчнаа ингээ алдсан тий. Тэгээд биднес яг тэр тоглолтын орой шууд наашаа нислэгээр гарч байгаа. Тэгээд айгүй хол нөгөө нэг хүлээлгтэй 2-3 дамжсан урт нислэгтэй. Тэгээд шууд наашаа гараад тэгээд нүнчээ ирээд 3 хоногийн дараа хариу тоглолтоо хийх тамирчны сэтгэл зүй ямар байж байгаа вэ тий. Тэрэн дээр тэгэл сэтгэл зүйч гэдэг хүн байхгүй. Хин тэр хүмүүс сэтгэл зүйч хийж ирэх хэрэг гэр бүлийнхэн ч юм уу тий тусал зөөлгсөн нь эсвэл өөртөө ч юм уу өөртөө ярьдаг тоглогч нар зөндөө байгаа шүү. За чи бит ингээд чи чаддаа шүү өөртөө итгэх мэддэг гал ингээд төвлөрдөг мөвлөрдөг дүүнэр бол зөндөө л идэх манай. Тэгэхээр сэтгэл зүйч байх юм бол тэр тоглолтод тэр 23 тамирчин яаж бэлдэж оруулах байсан бол гэж надаас ингээд зөндөө л бодогдчихсан. Авчиж болтгүй юм бах та. Авахд юу сад болт юм бол доо гэж зөндөө л асуулт байдгийг тэгэл бас нэг ялгаагүй нэг сэтгэл зүйч авчвал бас хүрхгүй байх жишээ нэ тий. Бас нэг үнэхээр чадвартай нэг 2-3 ч гэдэг юм уу. Одоо тэн дээр бол ингэж би бодоод байна шүү дээ. Одоо мэдээж хөлбөмбөгийн нэг багч те 20 бүрэлдэхүүнийг ингээ авч явж байгаа одоо за үндэсний шигшэн ч юм уу эсвэл клуб ч юм уу санхүү хэрэгтэй л. Гэхдээ өмнө нь ингээ болоод исэн юм чин гэдэг утгаар ингээд явуулаад идэв. Тий. Гүй эн чин бүгд яг ийм бүрэлдэхүүнээр байх ёстой гэд ингээд бат бүгд зогссон бол одоо тэхээс яах өөр аргагүй тэн дээр зохицуулт хийж болж байгаа спорт жиш нэг амьдрал дээр ч гэдэг үстэй би миний үе тийм байгаагүй гэдэг бас өвөө юм ах ихтэй зөндөл байгаа шүү дээ яг нэг тиймэрхүү нэг юм толгойн байдаг шүү дээ өмнө болж ирсэн ч толтойгоо болохгүй байгаа тийм шаардлагатай тамир санагдаад байгаа байхгүй миний төсөөллөөр юу гэдэг одоо саксны багчин сая бас ингээд системийг л бүтээг юм асууж ахаар бас яг энэ дээдлигийн багууд 100% гэхэд бас сэргэлзээтэй гэж байгаа байхгүй нэг тасалжуулагч нь ярьж байгаа. Яг энэ саксны хүртэл бүрэн хөвшөөгүй шүү дээ. А гэхдээ хөвш гэж хичээж байгаа. А гэхдээ энэ дээр болохоор нэг ийм мессеж хүмүүр байхгүй. За нэг эрүүл мэндийн даатгал ярьлаа тийм үү. Улсын эрүүл мэндийн даатгалаар очиж үйлчлэх газар ч улсын эмнэлгүүд л байгаа. А тийм нэг орой үдшийн цагаар нэг бол арай нэг өөр байдлаар очиад үзүүлэх гэхээр улсын эрүүл мэндийн даатгал нөлөөлөхгүй. Одоо хувийн эмнэлэгт гэж байгаа улсын эрүүл мэндийн даатгал авахгүй шүү дээ. Тэнгүүт энэ хувийн эрүүл мэндийн даатгал гэж юмыг яагаад одоо манай тамирчич болоод тасгалжуулагч нар болохоор ер нь коуч ер нь бол хамгийн том штэ ер нь бол тий баг донд коуч өөрөө санал тавих хэрэгтэй. Хувийн эрүүл мэндийн даатгал тий бүх тамирчтай даатгуулъя. Энийг даатгуулахын тулд түрүүний ярьж ирсэн. Өөрчлөн сэргийг их даатгуулж тэгдэм штэ. Одоо цэндэгчийн даатгал хүлээж авах та за чи жилийн хугацаанд манай даатгуулахаар боллоо гэхэд би таны эрүүл гэдгийг чи мэдчихэж даатгуулна. Тийм тий.
Тэгэнгүүт нөгөө ихэнх даатгалууд чинь тэгдэм байсаа судлаад үзвэл эрүүл мэндийн даатгал эхлээд өрсөн сэргэлт үзүүлчих тийм даатгалсан хүмүүсээ. За бид нэр ийм байхтан даатгалаад авчлаа. Тэгэнгүүт эрүүл мэндийн даатгалаар даатгалчлаа. Тэгэнгүүт альва том эрсдэл ч юм уу те том хагалгаар одоо ер нь одоо ихэнх юм чинь гэмтлийн хагалгаа юм яригдчих шүү дээ. Гэмтлийн хагалгаа чи өөрөө өндөр өртөгт хэрэгэлдэг. Янз бүрийн юм хэрэгэлдэг. Өртөгтэй хагалгаа байхгүй. Тэгэнгүүт тэнцэнс чинь нөгөө спонсорууд чинь мөнгө өрөхгүй даатгалцсан учраас даатгалсан. Тэгэнгүүт одоо би ингээд бодоод идэх. За талбай дээр 11 тоглож байна. За нэг хэсэг ингээл баг шигшээ дээр эмч хийгээл явж илаа. 11 хүнээс ер нь тогтмол улирлын хугацаанд 5-6 тамирчил нэг сэргэнцэх хэмжлэг хэлж байгаа байхгүй. Жилийн хугацаанд хагалгаанд орсон тоо энийг би юунд анхааруулж шингэлээ эрүүл мэндийн даатгалын хэлж байгаа те. Жилийн хугацаанд хагалгаанд орсон тоо бараг байхгүй шүү. Бүтэн сизон буюу улирлын хугацааны 5-6 тамирчин ер нь бол нэг тогтмол сэргэнцэх хэмжлэгэнд яваадах шүү. Тэгэхээр энэ дээр чинь бас тийм их өндөр зардал гарахгүй байхгүй. Тэгвэл нөгөө талаараа мэдээж баг болгон дээр спонсор байгаа те. Баг болгон дээр спонсор ба та нарын спонсорын нүүр царай чинь эрүүл ээжиж тухайн спонсорын бас тийм хариуг барина шүү дээ. Эрүүл ээжиж. Тийм болохоор ер нь энэ эрүүл мэндийн даатгал гэдэг юмыг миний бодлоор журмалчуул амар зүгээр санаж байгаа. Нэг журмалчуул зүгээр санагдаж байгаа. Яачин ингээд журмалахаас гадна зүгээр судалгаанууд нэм байхгүй. Даатгалж юм бол гарах зардал нь даатгалж байгаа шүү дээ. Даатгалахгүй гинт гарсан тохиолдол гаргасан зардал. За дээрэс нь өмчлөгээнд онцлогоон зарцуулсан зардал даатгуулчих юм бол илүү одоо байгууллагаас нэг юм уу одоо багийн эзнээс нь багаас нь одоо шигшээд бол те одоо тэр холбооноос нь гарч байгаа мөнгө бага байгаа байхгүй юу. Тэгэхээр даатгал бол хэрэгтэй байгаа санагдаад байна шүү дээ. Тийм шигшээ баг дээр ч тэр санагдаж судалгаагаар угаасаа баталсан байна. Угаасаа одоо нэг тамирчин хүний судалгаа хийх бол надад бол хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм. Шигшээ багууд дэрсэн мөн энэ даатгал бол яалчгүй нэг чухал юм байна. Тийм. Ер нь иймэрхүү мессеж өгмөр байгаа подкаст дээр. Нэгтээ эрүүл мэндийн даатгал чухал юм байна. Хоёр түрүүн бид нэр анх эхлэхдээ ярьжтэй. Спортын анаах ухаан гэдэг альва спорт дээр дан ганц багийн спорт ч биштэй. Жудаа бүх спортууд дээр арын албан дээр байх ёстой юмнуудыг бас байлгаад хэвчмээр байгаа. Тэгжээж одоо түрүүн ингээл зэндээ ярьлаа шүү дээ. Хэрвээ сэтгэл зүйч байсан бол магадгүй 1-0-ээр ирсэн тоглолт ирэхийг үгүйсэхгүй шүү дээ нэр чинь. Бүтэн боломж байгаа байхгүй. Альч баг альч холбоо хамгийн гол нь яах юм амжилт гарах гэж байгаа шүү дээ. Тэрний төлөө клубын эзэн бол мөнгө зарцуулаад шүү дээ. Тэгвэл энд яг бүтцийг нь л байлгах ч л дээ. Тэгжиж амжилт гарах гэдэг шүү дээ. Тэнгүү тэгчиж ялч үзээ. За цэндэж тамирчин тийм үү. Цэндэг амжилт гаргахын тулд хийгээд иж болох. Цэндэг амжилт гаргахын тулд за бэрхлэмтлээс өршлөн сэргийлэх юм тийм үү. Бэрхлэмтлээс өршлөн сэргийлэлтүүд хэдүүлээ хамгаалах хэрэгслүүд байж хэвээр. Тэгээ одоо чинь энэ Armaflex гэл тэп байж гэн тийм үү. Тэп бол ямар хэрэгтэй вэ? За тэгэнгүүт дараа нь яах нь би энэ хүн сэтгэл зүгээрээ ирүүлэх хэрэгтэй байхгүй. Тэнгүү сэтгэл судлаач. Түрүүн тэгэнгүүт нөгөө бэлтгэлийн сисний өмнөх бэлтгэл дээр те энэ жижиг булчингуудыг яаж ажилуулах вэ? Яаж бэлтгэл хийх вэ гэдэг дээр хин хэрэгтэй сэргэнцхийн эмч болоод хөдөлгөөнсөлч энэ булчингийн ширхэг үнэлэх хэрэгтэй байх те. Үнэлээ тим тасгал ингэж хийж явах хэрэгтэй байх юм байна. За альва бэлтгэл гэмтлээс сэргийлэхийн тулд нөгөө гэмтлийн эмч чинь байж байгаа. Гэмт асуудал гарах юм бол хизээ тоглолтод оруулах уу? Энэ гэмтчлээ гэж бодоход те энэ хэдийн хугацааны дараа буцаж тоглолтод орох боломжтой. Хизээ би сэргэнцэх болоод терапевттэй хүлээл гэж өгөх хэрэгтэй гэдэг бас энэ нэмж. Дээрээс нь нөгөө хоол зөөч. Ямар амин дэмийг яаж уух вэ? Ямар хоолноос амин дэмээ авах вэ? Тэгжээж энэ хэд бүгдээрээ байж ивэл цэндээ эрүүл тэгээ нөгөө спонсорынхаа нүүр царай байж хэвээр байхгүй. Тэгээ дээрээс нь цэндээ карьерийн хувьд ч тэр урт үргэлжлэн тэгээ замлын хувьд урт үргэлжлэн нөгөө нэг шигшээгийн өмнөөс тоглосон тоо чи улмал нэмэгдээл гүцэх тэргүүл болно шүү дээ тий. Түрүүн нөгөө ярьж цэндээ MCL-ийн гэмтэл болоод энэ EC joint BC joint гэж хадаарсан одоо жоо гэмтлийнхаа спортын гэмтэл гадаад ярьж байна. Нөгөө цэндээ гэмтлийг мартсан юм шүү. Тэрэн дээр би бол тоглох хаалганд орчоод сэргэнцэх хэмжлэг явуулчаад тоглох боломжтой гэж хараад байгаа хэрэг. Ер нь гэхдээ яг одоо онол дээр ч юм уу те яг одоо мессэн туслын ажил хийсний дараа MCL одоо хэдийн хугацааны дараа болох боломжтой. MCL ч одоо ер нь бол өвдгийг хоёр дотогш хөдөлгөөний хязгаарлаж байдаг холбоос л тоо. Тэгээ энэ дээр бол мэс заслын эмчилгээ хэрэг урагдлын хэмжээгээс хамаарат мэс заслуу эвийн эмчилгээ юу гэдгийг сонгогдно. За мэс заслын эмчилгээ хамаал түүнийг сэргээх аргын хувьд л өөр их шүрмсийг нь оёох эсвэл өөр шүрмсөөр өөрөөс нь өөр шүрмсөөс
сэргээх, за эсвэл өөр хиймэл ширмэс эсвэл утсаар холбох гэдэг иймэрхүү аргууд байдаг. Энээсээ хамаарат дэмжлэгийн үр дүнгууд нь бас цаг хугацаанаас хамаарж байгаа. Яг шүрмсээр сэргээгээд оёдсон тохиолдолд нь 6 сарын дараанаас бэлгэлгээтэй энэ төрээр зэрэг хэмжлэгийг сайн явж иж. Эхлээд үений чи хөдөлгөөний бүрийн хэмжээнд нугалт тэнийдэг болгоно шүү. Тэр чинь эцэслийн дараа л хөдөлгөөн хязгаарлана. Яагаад гэвэл шүрмсийг эдгэрэлтийг хангахын тулд 28-аас 45 хоногийн хугацаанд хөдөлгөөн бага зэрэг хязгаарлаад үений хөдөлгөөнийг бага нэмнэ. Тэгээ бүрэн нугалт тэнийдэг болсны дараа ач чадлыг бүр авч эхлэх. Тэгэхээр 6-аас 12 сарын хугацаанд л буцаад одоо бэлтгэлээ хийж эхэлж болно гэж. За мэдээж ахаад гэмтэл авахгүй байхаас шуурн сэргийлээд бэлгэлгээтэй болтой тейпинг ч юм уу эсвэл өвдөгний сплинтүүд ашиглана шүү дээ. Мөрний хувьд л за EC joint буюу энэ игм далтай холбогдож байгаа холбоос ахгүй. Тэгээ энэ дээр бол товоо гараад ирсэн гэхэлэр энэ дээр 3 холбоос байдаг. Энэ холбоосны гэмтлээс хамаарна. Нэгэнд урагдaltaй хоёулаа юу. Төнийг мөрний үений ямраа гэдэг шинжилгээ чухал. За дээрэс нь үзлээ тухайн энэ тасарчлаа нөгөө гар өргөх дээш өргөдөг хүчнүүд чинь солирч чинь өвдөлттэй болчихно. За энийг хэрвээ эмчлэхгүй удаа яваад байх юм бол энэ дээр энэ игм тэр даалны холбоосны үений мөгөөрснүүд чинь илэгдээд за эсвэл мөгөөрсүүд нэмж ургаад ингээд остеоартрит гэдэг юмгууд үүснэ. Тэрнээс бол өвдөлчин бүр их нэмэгдэнэ. Энэний эмчилгээ юу байх гэхээр сүулдэ энийг үегүүжүүлэх эмчилгээнд тэр хийгд бүр өөр хүнд мэдслүүд болоо явчихна. Тэгчих юм бол үйл ажиллагаа чинь бүр удаан байх. Алдагдчих эхэлнэ. Тиймэрхүү асуудлууд гарч эхлэх байхгүй. Би чи яг нөгөө лигийн дундор яг даруулсан байхгүй. Тэгээд унахтаа нэг амар сүртэй өвдөөгөө тэгэл босгосон ч мөрөөд идэлтгөө. Хөөе яачаа гээл тэгээ босоод яа хөдөлгсөн ч ерөөс болдог. Тэгээ үзүүлсэн чинь яг нөгөө нэг 3 халбаас байна гэдэг. Дээрээс нэг нь үлдсэн байна гэдэг. Чи одоо хаглуулад очих юм бол чи ер нь сарын дараа бол гайгүй тоглолцсон. Гэж надад хэлсэн байхгүй. Тэгэхээр нь одоо би чинь өвдгөндөө нэг хаалганд ороод нэлээд драма авсан. Нөгөө мэдээ алдуулсан малтуулагч нөгөө зүс мүснэ гэдгээс ч юм бол нэлээд зүс төрсөн. За гайгүй юм шиг байна. Гүрэж болох юм шиг байна. Үргээд гараад ирсэн. Тэгээд эсвэл нөгөө манай нөгөө өдөр юмжил бас гэж хэлсэн байхгүй. Нэг үлдснийгээ эсвэл нэг мөс нь тас. Чи дахиад контакт авал тэр чинь тасарнаа. Эсвэл нэг тэгэж бүр тасалж масалчаад ирэх юм уу яхаж өөрөө сонголтоо явуулчихсан байхгүй. Тэгэхээр одоо би яхаа энэ өвдөг маань энэ чи би 15 он таглаханд орсон. Тэгээ Монгол хүндээ гэдэг нэг 10 дугаар орол байдаг байсан. Одоо ямар болчлаа. Тэгээ солонгос имж ирээл нөгөө химжил нэрэмж 5 дахь ирээл хагасан бүцэн тагалгаа хийчихэл буцаа солонгос руу явдаг гэл яг тэгэхэд нэг хаалганд орол. Тэгээ би чи нөгөө нэг одоо нөгөө нэг эмчи юу юм уу чи тухай чинь бас ингээд нэг хяналт мэл чи жоохон тааруу байсан уу яахгүй. Тэгээ хаалганд орчвол тэгээ би чи яг 3 сарын дараа шууд тоглоод эхэлсэн байхгүй нөгөө нэг арай л их тоглож штэ. Хожоогоос хятадаас нэг тоглох санал ирээд өвөр Монголоос тэгээд нэг тэнцээ нэг жилийн гэрээтэй тоглох санал ирээд тэгээ энэтэйгээ яг нөгөө нэг дөнгөж гайгүй алхаж болж исэн. Тэгээд би бэртэл гэмтэлгүй зүгээрээ гэж хэлээл. Нөгөө цалин мөнгөнд нь бол харанхуй хийчихсэн байхгүй. Тэгээ ихний эдмэлтгэл хийж чадахгүй нэг жоохон айцтай нэг өвдгөө нуугаал яваадсан нэг нууцаар жоохон гүүж мүүж байгаа л тэгэл нэг өдөр жоохон бөмбөгтэй өшгсөн чинь арай нэг гайгүй санагдал. Тэгэл ер нь гайгүй болцсон шүү. Тэгээ энэ өнөөдөр хүртэл ер нь халгаатай өвдөг бол ер нь давгүй. Бас сайн хийсэн болов уу гэж бодоод. Тиймээс ч бас ингээд яг MCL надтай адилхан халганд орсон хүмүүс дахиад орчлоо, дахиад тасалчлаа гэсэн хүмүүс л байдаг. Тэгээ би ч өөр миний тоглолт чинь жоохон хатуу маркийн тоглолттой. Контакттэй. Тэгээд хацлаа одоо тэрнээс хойш 11 жил болцсон байна. Тэгээд дахиж тасраагүй бол сайн арга хийсэн болов гэж боддоо шүү дээ. Яг мөр болоод энэ өвдний тухайд тэгэхээр мөрчин бол миний бодлоор дунджаар 2 сарын дараа бол асуудалгүй. Харин тэгээд 2 сарын дараанаас өвдний тухайд болохоор хамгийн багадаа 6 сар байхгүй. Багадаа 6 сарын дараа гэтээ одоо ингээл техник технологи хөгжсөн Монголд ч гэсэн сэргээн засгийн эмчилгээ хийж байгаа эмнэлгүүд зөндөө байна. Тийм учраас биний бодлоор бол ер нь ингээд хагалгаа хийгээд өмнө нэмэрхүү хагалгаа хийчдээс харж байхад яг жам шиг юм тамирчид өөрсдөө тууштай байдал илүү их сайн байдаг. Дээрэс нь булчингийн хөгжил сайн байдаг учраас мэдээж хаалгааны дараа тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Тэрийг аягүй сайн тууштай хийд юм шиг санагдав. Тэгэхээр сэргэлтийн хувьд бол тэрийгээ дагаад аягүй хурдан юм шиг харагдав. Надад бол би бас тэгж тамирчдын хувьд түрүүний нөгөө айц гэдэг чи одоо л айх юм байхгүй шүү дээ.
одоо эмнэлгүүд дээр чинь сэтгэл засал гэдэг эмчилгээ давхар явдаг болсон. Одоо манай эмнэлэг дээр хэд жишээ нь амар хаалгаан сайдаг цөөхөн эмнэлэг гэдэг. Тийм амар хаалгаан сайдаг эмэгтэй маад орж байгаа хөөхгүй. Өмнө ингээ 3-4 хаалгаанд ойр орхоо орсон. Над шиг нөхөр орсон. Тийм 3-4 хаалгаанд ойр орхоо орсон. Тэнгүүд тэрний өмнө сэтгэл засал эмчилгээ яваад хаалгааны өмнө өмнөх өдөр нь яваад хаалгаанд орхоос өмнө дахиад сэтгэл засал эмчилгээ яваад тэгээ тэр эмэгтэй хаалгаанд ороо гарч ирэхдээ ямар ч айсгүй гарч ирж байгаа хөөхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө дагаад ингээ хөгжсөн учраас одоо бол тэр айдас майз нэг сэтгэл засалч эмчтэй уулзаал ингээл ер нь асуудал гарч надад болохоор хаалгааны үед бол юм мэддэг байхгүй. Би ч нэг айдас орсон болохоор наркоз хүртэл нуруулуу орж байгаа мэддэг. Гол нөгөө дараа нь хаалганы дараа наркоз гараад тэр өвдөлт бүр намайг өстэй аваацсан гэсэн. Тэгээ тэр одоо л тэгээ нөгөө хаалганы дараа хөвглийн тэр чинь нэг тодорхой хэмжээний 24-өөс 72 цаг гэх нэг памп гэдэг хүчин амдаалт залгачдаг. Мэслийн дараа хорс өвдөлт бол ер нь бол өвдөхгүй шүү дээ. Тэгээ баг хаалганаар болоод зөвлөж явдаг. Орж ирээд нөгөө нэг тусларуул нэг өвчин амдаах гэдэг болт. Нөгөөд нүгэлжлэхгүй би ойрлоо л гэдэг. Тэр өстэй ер нь яг энэ байдлаараа удаан явбал чам тохиролтой. Харин тийм. Чам тохиролтой. Одоо түрүүн ярьдагтай гэмтлийн гаралтай өвдөгний үений өргөсөл гэж юм. Мөрөн дээр шигсэн үений өргөсөл гэж юм. Үүсчихлээр энэ одоо юу гэдэг нэг хөшрөөд нэг 50 гараад ч юм уу үүсдэг байсан бол чи 40 гараад өвдөг чинь мөрчин өвдөг болчих واخхой. Тэгэхээр ер нь бол энийг нэг тийм бас тийм удаан хаашин тавиад бол хэрэггүй. Тий. Бид нар нэг эмдэх твж яхад яг тэр нэг өө минер байдаг те. Аюу их нь үе солиулдаг те түнхний өвдөгний. Тэгээд нөгөө тэрийг би нөгөө тайлбарлуулж тэр эмчээс асууж байхдаа бол яг нэг ингээд чөлөөтэй ингэж яах нэг устаа байх шингэн байхгүй бол хоёр ясны хавралцаар бол те үе солиулах хэмжээнд хүрдэг нөгөө майжиж эхлээл хөл нөгөө манай нэг эмэнэр чи юу нэг ингээд суугаал эхэлдэг шүү дээ. Тийм болчт юм да. Би баг өвдгөө хэмжлүүлэх бол нэг тиймэрхүү төвшөнд л өвөө болох болов гэж айгаал дээр нь тоглохоо болцохоор нэг энэ эдэнкнүүд дээр анхаарал тавьдаг юм уу гэж бодод шүү дээ. Яг настай хүмүүстэй л настай хамааралтайгаар эдийн өөрчлөлтүүд байхгүй юу? Өөрсдөө арай хатуу болд юм уу, усаа шингэнэ алддаг болд юм уу, дээрээс нь уян чанараа алдна гэл тэрнээс болоод илэгдэлт ихлээл урагдаал эхэлдэг. Тэгээд түрүүнд ярьжсэн нэг юм дээр хаалгаан орчоод 3 сарын дараанаас ачаал аваад эхэлсэн гэдэг гэж шүү дээ. Тэр эмчийн одоо зааврын хандаа явсан уу, сэргийн цэг авсан уу? Яг иймэрхүү алдаанууд их гараад байдаг байхгүй юу? Тэн дээр яадаг вэ гэхээр энэ үе холбоосноо чи яг юу хийдэг вэ гэхээр энэ үеийг доктортой л байлаад. Одоо энэ игэн дээр ч гэсэн энэ мөрийг доктортой л. Энэ доктортой байдлаа алдчихлаараа л өвдөлт үүсэл, өрөвсөл үүсэл. Тэгээд одоо тухайн хүчний хүчээ үзүүлж чадахгүй болчихж байна. Чадвар нь суларчж байна. А яагаад мис засал failed гэдэг гэхлээр нэгдүгээр нөгөө доктортой байдлаар бүрэ хангаж чадаагүй эсвэл нөгөө дараах нөгөө доктортой байдал бүрэ хангах хүртэл одоо хугацаа системтэй эмчилгээ хийгдэж чадаагүй гэсэн болоод тэгэхээр энэ дээр мэдээж нөгөө эмчлүүлж байгаа хүний өөрийн одоо анхаарал юу чухал байх нь байна. За мэдээж мэсцэл эмчилгээ нэгдэжсэн юм чухал. Яг энэ дээр л ялангуяа яагаад ингэж хэлж ийм гэхээр тамирчид төр чухал байхгүй. Одоо шагаан дээр авих гардаг байхгүй. Дайлыг шиг чинь шагаа ингээд яг хэмжээнд барьж яадаг доктортой байдлыг хэмжээнээсээ жоохон ингээд сунчих юм бол тэгээд тэр чинь суудлаа олчлоо л өвдөлт үүснэ. Одоо би нэг бас нэг зүйлийг сонирхоод асууя л та хоёроос. Одоо нэг сая шагаа тий. Одоо хөлбөмбөг дээр бол шагааны асуудал бол маш ихээр өндөгдөг байхгүй. Ер нь бол 7 хоногийн нэг 7 хоногт нэг 5 тоглолт, лигийн 5 тоглолт явлаа гэхэд бол тэндээс нэг тоглогч ч юм уу тий зоолтой ч юм уу нэг шагааны бэртэл бол авдаг байхгүй. Тэгэхээр одоо биднес ч юм бол одоо ингэдэг байсан шүү дээ. Далийг шигчдэг тий. Тэнгүүд ингээл шагааны гадна талд ингээл хавдцдаг. Тэрэн дээр биднес хамгийн урд яаралтай тий. Яг тоглолт аль болох гутлаа тайлахгүй байж байгаа. Тоглолт дуусна дээр гутлаа тайлал, хавтгаас өмнө аль болох хурдан мөсөө тавиал. Тэгэл ер нь гэртээ очиод нэг халуун жин, хүүтэн жин гэдэг хослсон аргаар л ингээл тавиад явах нь ер нь хэр зүүн үрдүүдтэй имжлэгээ вэ ер нь. Эсвэл заавал имлэг таандал онш авах шаардлагатай. Бүр ингээд хугарчаагүй л дээ. Гэхдээ нэг далийг шигчдэг шүү дээ бас нэг тиймэрхүү тохиолдолд юу яадаг вэ? Одоо л тиймэрхүү тохиолдол бол тамирчид нар айгүй маш их хэлбэр тохиолддог байхгүй юу? Гэрээ агаар өөрөө имжлээс болсон. Имлэг яваад иж чадахгүй тий. Тэгэл мөс тавилаа л гэдэг тий. Мөсийг халуун жинтэй нэг 10 минут тавиал. За 2 цаг пауз аваад дахиад 10 минут мөс 10 минут халуун жин гээл. Энд чинь би ярьж шагааны холбооснууд байгаа шүү дээ. Гадна тал та дотор тал та. Холбооснууд сунж болно, тасарж болно. Холбоос чинь ясан дээр очиж эхлэхдээ нэг яснаас холбоос эхлээд
Нөгөө ясанд ч бэлэн. Энэ хооронд л хөдөлгөөнийг л хязгаарлаж байгаа зүйл байхгүй. Холбоос ястайгаа тасарч бол хугараад. Тий. Тэгэхээр зөрүүтэй зөрүүгүй хугарлууд дээр шууд энэ хүн гიშгэд мэдэгдэхгүй жол ш тэр чин гадуур өөр ясны хайлс мэлс гэх доктортой байдлыг бас барьж идэг учраас. Тэгэхээр тэн дээр бол хавдчлаа аль аль нь саяны миний хэлсэн юм бүгд байж болох байхгүй юу. Тэгэхээр тэрийг заавалчгүй онцлогоо хийх хэрэгтэй. Гэртээ за хава хавдар буулгачлаа тий. Тэгээ үнэхээр тэр зөрүүгүй жоохон сундалттай байгаад за яг өвчин намдаа юм уучлаа хүн гიშгээд за гიშгэж болж дээ тий. Тэгээ явал яхаа өвдөлт нь арилахгүй л байл. За тийг явцсан байлиг гэж бодвол үзүүлэх гэсэн үг байхгүй. За хаваа авдар бочи явсан. За нэ хараагүй. За үнэхээр зүгээр зөөл идэн жоохон нөгөө няцрал үсээд тэрнээс л хавдцсан. Тэгээд саяны хэлсэн хүнд гимтлүүд биш. Тийм тохиол хаваа авдар өвдөлт арилж магадгүй л дээ. Тэгээд иймэрхүү онцнуудыг яг өдөх юм бол заавал имраадах уу? Эрдэнтгээр бол ихлэ яс үений бүтц зайн ямар байгаа сонсон доктортой доктор. Тэгээд компьютер томографаар бол яг нөгөө болчин ясаад ялгаж харж байна. MRI бол сорон зэр эсэс томограф гэдэг байна шүү дээ. Яг зөөлөн идүүдийг нь ялгах болчны нь энэ байна, ширэмсэн нь энэ байна. Мөгөөрс нь энэ байна, яс нь энэ байна. Гэ сайн ялгаж өгч учраас яг энэ дээр ингээд боосон дэрч байгаа. Яг тамирчтай асуудал үүсдэг те. Биднээс хамгийн боломжтой үзүүлэх боломжтой эрдэнтгийн онцлогоо болж таардаг. Хамгийн хурднаар очиод эрдэнтгэнд гимтэл дээр ч гэдэг юм. За тэгмүүд имрад үзүүлэхээр төлбөр мөнгөний хувьд үнэтэй баян тогтмол имрадаас үзүүлээд чадахгүй гимтэх болгон дээр. Тэгээ энэс л дэмжтэр очиж байгаа тамирчид айгу цөөхөн болчихдог. Очингууд чинь за яг за зураг ав за эрдэнтгээ авахулчаад за имрад чи авахуулаад ирээрээ гэхэд нөгөө хөлтгөл очдгоо байх гэж байна. Тэгээ имрагийн нөгөө бас нөгөө сул цаг олдтой эмнэлгүүд бас хэцүү. Тэгээ улсын эмнэлэг дээр нөгөө датал матгалаараа хөнгөлөөд авахулж ихээр нөгөө цаг нь хэдэн сарын дараа дахиад бараг шинэ хөл ургачихар хугацааны дараа болчихдог байхгүй. Тэгэхээр нэг хувийн эмнэлэг очихоор имраач нөгөө төлбөр мөнгө чинь тэгэл 300 400 500 мянган төгрөг болчихно. Тэгэл гимтэл хавдах болгонд нь имра ахуулаад яж чадахгүй. Тэгээ нэг ийм асуудал болгонд харин бас хийгдэж бас өөрөө эмчилдэг тамирчид ялгаа шинжин үзээд бас нэг ялгаанчлаа хийх хэрэгтэй. Ер нь бол одоо нөгөө нэг монголчин гэдэг шиг нэг манай хөлбөмбөгийн тамирчид чинь бараг их нэг өртөө эмчилсэн байхгүй. Яг саяны бэрхшээлүүд яалч тулгарч байгаа. Одоо ерөөс ийм ойлголт байна. Тухайд хазаа гიშглээ өглөөс ирэхэд миний хөл авдаг байна гайгүй. Тэгээ ерөөсөө тэгээд байл. Хүндүр урчих бол хүндүр намдахыг хүлээгээл. Тэрнээс гадна нэр нэг юм асуул. Энэ PRP тарай хэр үр дүнтэй вэ? PRP тарай юу? Одоо энэ сүүлийн хэдэн жил бол айгүй илбэг болцсон байл ш Монголд те. Би нэг хамгийн анх нөгөө Таиландд хийлгэжсэн байхгүй юу? Нөгөө миний нөгөө энэ арын булчин тасраад шилбэний. Тэгээд нөгөө Таиланд руу яг тэнцээ яг нөгөө мэрэгжлийн эмнэлэгт нь яг манай шоуг байрлаж иж таарад. Тэгээд мэрэгжлийн эмнэлэгт нь хийгээд ингээд бүр хэдэн өдөр ингээд шинжилгээ аваад бүр нарийн байжгаад тэгээд гэж бас 20 тариал хийлгэжсэн эмчилгээ. Тэгээд айгүй үр дүнтэй. Би чинь тэгээд яг биднес чинь 14 оны дараа билүү яг бас нэг чухал тоглолт жишээ орох гээд би чи яг нөгөө тэнцээ эмчилгээтэй. Тэгэл яг 7 оны өмнөөс би яг бэлтгэлтэй гүйж орж ирэл яг тоглолтын дээр айгүй амжилттай сайн тоглолцсон байхгүй. PRP тарай үр дүнтэй. Одоо яг эмнэлзүүд хэрэглэж байгаа гэх юм бол одоо гоо сайхан за тэгэл үс тэгээ дээрээс нь спортын гэмтлүүд холбоос булчин за үе гэдэг энд ашиглагдаж байна. Одоо хамгийн их хэрэглэж байгаа зүйл. Үр дүнтэй. Гэхдээ хаана яаж хийх вэ гэдэг нь чухал байна. Харин надад бас яг тэгсэн. Яагаад вэ гэхээр одоо үе болон булчин гэхлээр бид нэр хаана хийж байгаа, хаана гэмтэлтэй, хаана өрсөлттэй байгаа ч юм тэрийг харж иж хийхгүй бол гадуурны ч юм өөр газрын ч юм бол өмчлөгийг үр дүнгүй болчих тий. А яг тэр нэг явагдаж байгаа процессын хувьд л өсөлтийн фактор тий. Тэд нар одоо илүү нэг баялаг тим тариа учраас үр дүн сайтай. Тэгээд тийш хамгийн гол юм надад ямар ч үр дүн өгөөгүй байхгүй. Хамгийн гол юм нэг ариун байх хэрэгтэй. Дээрээс нь чинь цуснаас ялгаж авч байгаа шүү дээ чинь. Яг ялгаж авах хооронд чинь цусны нөгөө эсийн эсүүд энэ улаан цагаан эсүүд тэгээд эс шингэн сэвэн дээр ялц эсүүдийг ялгаж ийж дундаас нь яг тэрийг ялгаж соруулж авч хийж байгаа учраас тэн дээр нөгөө техникийн гарын ажилбарууд бас байна. Тэр мөрний аягүй чухал. Тэрийгээ сайн ялгаагүй дутуу буруу газарсан соруулсан юм. Тэгэх юм бол үр дүнгүй болчихно. Тэгэхээр бас эмнэлэг эмчээ бас зөв сонгох хэрэгтэй. Тэгээ бас ариун байх хэрэгтэй гэдэг нь хамгийн чухал. Юу гэдэг одоо ариун гэдэг чинь дараа нь шарах үрсэл ч юм уу буруу газар лабораторийн асуудал боглох ч юм уу. Тийм лабораториэр дээрээс нь тэр
PRP-га яаж гаргаж авч ийн вэ гэдэг. Одоо л нэр баг ихэнх хэмлгүүд PRP хийж байгаа. Харин тийм болцсон. Хямдхан янз бүр байна. Тэнгүүд янз бүрийн үнтэй хийж тэнгүүд одоо нөгөө манайч нөгөө дахиад нөгөө монголчин гэдгийг л ярих гэдэг. Ер нь Монголд хийж байгаа юм чи монголчилж байгаа юм чинь бас нэлээд алдаа болоод байгаа байхгүй тий. Яг зориултын яг яаж ялгаж авч хийж ийн гэдэг байдал ч юм уу. Одоо магадгүй ч юм дээр сая ингээд хийгээд Монголд ирээд хэлсэн чи үрдэнгүү болсон гэдэг тэр саяны байдлаар зөрчигдсөн байж болно шүү дээ. Тэгээ хаашаа хийснээс шалтгаалаад түрүү нь одоо үерүү ихжсэн бол үе олоогүй гэдэг нэг бол ялгаж авсан аргаасаа шалтгаалаад буруу ялгаад авсан ч юм уу тий. Хичээ. Тэгвэл одоо толгой дараалан хийгдэж байгаа юмдгүүд бол зөндөө л байгаа тэнцээд үрдэн мөн болсон нэлээ. PRP дээр яг судалгаанууд дээр бол PRP одоо үеийн гэх юм бол PRP-гаас гадна хяалрын кассет гэдэг үеийн шингэнд оролцдог тийм fatty acid байдаг байхгүй. Тэр хоёр бол гадар дайд сонсч байсан байж бод. Яг судалгаанууд дээр л янз бүр PRP-ний илүү үрдэнтэй хяалрын кассетний илүү үрдэнтэй. Үеийн тарилганы одоо өөр төрлүүд нэс. Тийм тарилга бас байдаг тийм. Яг тэр болгоныг л одоо сайн ялгаж хэрэгтэй. PRP нарай жоохон хугацаа жоохон авах шаардлагатай. Одоо тарилга нь бол маш хурдан хугацаанд тэрийг нэг өвчнгийн намдаад гэлгэж өрсөлдөж. Тэр бас манай тамирч нөхөнд тариаг бас хийлгэжлээ. Яалч гэнэ чухал тоглолттой болчиход байдаг. 2 хоногийн дараас гэдэг юм уу. Тэгэл шагаалуугаа ч юм уу өвдгөлүүгөө хийдэг те. Эсвэл нөгөө гуйны арын булчин болчихсон л гоо. Харин нөгөө даавар лэрэл л тийм. Өвчин намдах өрсөлд дарах тарилга бол эмийн дээр. Тэд нар бол одоо PRP болон хяалрын кассетаас арай өөр үлдэлтэй шал өөр үлдэлтэй боловч. Ер нь PRP дээр имчилгээ бол ер нь жоохон үнэтэй имчилгээ шүү дээ. Тийм PRP дээ. Түрүүний нөгөө нэг тамирчид үүдэлс гэл бас яриа л. Тэг үүдэлс бол үүдэлс аваад бүр үнэтэй. Манайд яг сайн чанарын лабораториуд одоо л байгуулж эхэлж байна. Тэгээд яг спортын салбарт л удахгүй ороод ирэх байх гэж найдаж. Тэг үүдэл нь одоо яг үншгээ тэгэж үр нөлөг бол маш сайн хурд хугацаанд өгч чадахгүй те. Одоо өөдлөөс ихлээр янз бүрийн өөдлөөсүүд байгаа юм л да. Манайс одоо яс булчин дээр л мезенхими өөдлөөс гэдэг олон төрөлд хувирах чадвартай зүйл. Одоо юу гэдэг холбогчд болдог, мэдрэлийн ис болдог, судасны ис болдог, булчин болдог. Мөгөөрс болдог ч гэдэм юм тийм. Нэг өөдлөөс гэдэг чи одоо өөрөө потенциал ингээд өөр ис болж хувирах чадвартай зүйлээд байгаа. Тэгэхээр манай салбарт гэх юм бол одоо мезенхими өөдлөөс гэдэг юу хаана илбэг байдаг гэхээр яс цус өөх энэ дотор байдаг. За шүүдэн тус байдаг гэл. Тэндээс гаргаж авдаг. Одоо сүлийн судлаа шүдийг ургуулна гээл тэн чинь одоо тим эсвэл байна гэсэн шүү дээ. Тэр шиг манайд бол өөхнөөс ялгаж аваад үн тарьдаг имлэг байгаа. Одоо өөрөөс нь авчаад өсгөрлж аваад их болгож байгаа. Тэгээд тарьдаг имчилгээнүүд бас нэвтэрч эхэлж байна. Лабораторид хөгжиж байна. Тэгээ ер нь нэг үед бол Монголын ан авах ер нь бол нэх дутаад ах юм байхгүй байх шиг. Ер нь бол анзаарч байна. Мэдээж гэдэг яг хаа түрүүний ярьдаг шиг нөгөө эмнэлэг энтрийг бас зөвл сонгох, зөвл яах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нэгээ дагаад одоо нөгөө манайх чинь холих юм гэдэгтэй адилхан тий. Нэг газар нь сайн явж байхад нөгөө газар нь муу байж л байдаг. Гэхдээ ярьж байгаа гэж ч бас болохгүй байх. Яг нөгөө чанарын асуудал байна шүү дээ. Мэдээж Монгол бас хөгжиж байгаа бас бүрэн хөгжсөн улс биш учраас тэл иймэрхүү юм байдаг. Тийм одоо нэг юм тэр төрний нөгөө PRP хэлж биш байж хахад нөгөө юм тэр нэрээ өөр байдлаар хийдэг ч юм уу нөгөө нэг арга нь өөр ч юм уу тийм. Тэргээд байгаа дүрдүүн нь бас харилцаалгүй байх магадлал бас байдаг шүү. Ер нь бол тийм. Тэгээд гинтл хөлбөмбөг дээр бас одоо миний бод юм толгооны гинтлээд их өндөр санагддаг байхгүй. Ягаад толгоо гайгүй байт юм аа. Гайгүй. Тийм ганц нэг ноцтой. Нэг үнэхээр хүн эвгүй өсөж байгаа нэг доороос эвлээ толгоогоо ч ингээ ундаг ч юм уу. Цөөхөн тохиолдолд толгой. Ер нь бол хамгийн дийлэнх нь бол шагаа, гойны ар, шилбэний ар, цавь, нуруу. Одоо нурууны асуудалтай тамирчтай амар их. Одоо бус төрлүүд хэрэг байгаа мэдгүй. Миний бодлоор бол ер нь төрөл болгон дээр л дийлэнх нь баг нуруу зохиулж байгаа болов гэж бодож байна. Нуруу гэж байгаа боловч ин яг ухтаа цаашаа бөөрч юм уу те. Яг доогуурч хэлдэг. Яг бөөрч юм уу нуруун чөвдөд байгаа юм яг онш айгу хэцүү баг. Ачаал авахаар өгдөг. Ингийн үедээ зүгээр байдаг. Унтаа босоод өглөөс ирэхээр ингээд амар чилцэн өвдсөн сэрдэг. Одоо өдөр бэлтгэлтэй ороод оройн харахаар нөө бэлтгэлийн дараа маш их өвчтөй болчдөг. Тэгээ унтахаар арай байгаагүй гэл. Яг сая бөөр гэсэн чинь гинцээ бодлоо. Одоо энэ спортын арын алба дотор эмчнэрийн баг гэдэг байна шүү дээ. Эмчнэрийн баг дотор ортопедик юм уу спортын гэмтлийн эмчээс гадна
дотрын эмч гэдэг хүн аягүй чухал байгаа. Бас энэ бүрэлдэхүүнд ордог юм байна. Зүрх өөр дотор эрхтний асуудал. Тийм зүрх бол спорттой шууд холбоотой шүү дээ. Нөө Эриксний жишээ. Амар Эриксэн бичлэгийн тий. Зүрх ачаалаад дэлхээ болол тиймэрхүү асуудлууд би одоо хөндөгдөг болоод шүү дээ. Мөрөдөлж гэх юм уу, бодолж гэх юм уу одоо нэг хөлмөгч чинь бас ялчих дуртай байхгүй. Энэ чинь ингээл хажнаас нь хараал яж хаал ингээл тэгэхээр ингээд манай хөлмөгийн холбоо л ер нь бол Монголд бол яг ингээд юу гэдэг одоо ашиг гэхээс илүү одоо орж байгаа орлого гэх юм уу те. Одоо сая нэг хэсгэл сошиалар шуурлаа шүү дээ. 48 сая долларын гэдэг гэл ийм өндөр ичээж тамирчтай яагаад ингээд эрүүл байлгаж болтгүй юм гэж нэг бодож байгаа. Хоёрт юу вэ гэхээр энэ холбоо хажуудаа зүгээр л үнэхээр зөв ашиглаж чаддаг бол зүгээр миний төсөөлөлтөй зөв ашиглаж чаддаг бол хажуудаа нэг ийм эмнэлэгтэй болчмоор байхгүй. Сэргэнцэх төвтэй тий саний хэрэгэлсэн хэлсэн тий бүх оронтоо нэждэг сэтгэл зүйч нь хоол зүйч нь гэмтлийн эмч нь тий за тэнд би бол хагалгаа хий гэж хэлж байгаа юм шүү дээ. Эхлээд тэнд байгаа гэмтлийн эмч энэ хагалгаанд орох шаардлагатай гэдгийг онцлж чадвартай эмч байнгын байж хэвээр байхгүй. За тэгээд нөгөө зүрхний эмчтэй хоол зүйч би бол зүгээр ингээд би дотор нь сайн мэдэхгүй л дээ тэр орлого морлог $1 сая $. Гэхдээ энэ ялганы ингээд сонсоод хахад хажуудаа хангалттай зүгээр сэргэнцэх төвтэй үүдэн амбулаторийн тусламж үзүүлэх боломжтой эмч нарыгээ салинжуулах чадамжтай тийм холбоо байхгүй. Миний харж байгаа бол хэрвээ тэгвэл бас энэ тамирчдын ирээдүй зам нь илүү урт байхгүй. Гэтэл одоо тэгэл одоо ингэ л харж байхад л нэг хэсгэл ба тамирчсан ч бослог гарахын нөгөө хүнч юунч буух дурггүй одоо өстө хэлж мэдэхгүй сайлчны буу болж тэ. Ер нь бол жилийн жил нэг юм яригдж байгаа байхгүй. Сайхан л тэр уг нь өмнөөс ингээл хоёлаач гэсэн ярьж хэдэн онд үлээ. Тэр улс төрмөр юм яваад дим үү яа. Хэдэн онд үлээ бас нэг юм сургалтын програм гаргаад. За энэ лигийн тэ сууж байгаа эмч нарыг чадваржуулаа. Бид хоёр ингээд сургуулиас багш нар авчраа ингээд сургалт ороод өгөө. Би тавьжсэн байхгүй. Энийн өмнөх юм хэлэгч. Энийн өмнөх наримчиг байхад. Ийм санал тавьжсэн байхгүй. Сургуулиас ингээд хийгээд өгөө. Тэгэл зөвшөөрөхгүй шүү дээ. Яагаад хөгжих дурггүй юм бэ? Наад чинь бол гэхдээ стогой санаа нэ. Тийм. Наад чинь бараг одоо ингээд хөлбөмбөгийн холбоо гэдэг чинь бас нэг байгууллага байгаа даа шүү дээ. Тэнцэж одоо тэмцээн зохион байгуулах хэлтс гэж байна, маркетингийн хэлтс гэж байна, санхүүгийн алба гэж байна те. Бас нэг тийм эмчийн эмнэлгийн алба гэд бас байх хэрэгтэй байхгүй те. Тэгээ одоо тэнд байж байгаа гэхээр манай яг нэг 2-3 эмчил хараад тий. Тэгээ яг эднээс нь гэхдээ ингээд яг хоёрын нэг санийн зорилт бүлэг шиг бас нэг тийм хэмжээнд хүрэхгүй ч гэсэн яг нэг боолт хийдэг мэддэг те. Хэрэгтэй шаардлагатай хүмүүст нь бас нэг эмчийн тусалцаа үзүүлдэг. Гэтэ надад чи алба гэдэг утгаар нь бүр томоор нь авч санийх шиг явал гоё юм байна. Очоод нэг шинжилгээнүүд өгчдөг. Хөлмийн тамирчид. За хөлмийн тамирчтай байх гэхэд шгшөөгийн тамирч очоод шаардлагатай шинжилгээнүүд өгчдөг баймаар. Цусны зүрхийн шинжилгээ хэрэгтэй юм уу? Тэ? Эсвэл ямар нэгэн шинжилгээ очоод өгдөг юу ч юм болохгүй байгаа. Одоо зүрхний бичлэг яхаа ч юм уу те. Тэр мэрийг харуулцдаг шгшөөгийн тамирчид очоод нэг өөрийнхөө эмнэлгийн алба дээр те. Тим юм байгадаг төсвөлж хамтарч ажилладаг бол бас наач бас гоё л төвчл гоё санаа л байна. Тийм ер нь бол боломж нь бол байгаа шүү дээ. Хөлбөмбөгийн холбоо хийж чадах байхгүй. Ер нь хамгийн боломжтой холбоо хөлбөмбөгийн холбоо байхгүй. Бусад холбоодуудыг бодвол бусад холбоод нь яг ингээд өөр эмнэлэг түшгэлдэг бол хөлбөмбөгийн холбоо хажуудаа үүд эмнэлэгтэй оншилж боломжтой. А тэнд хагалгаа хий гэж юм ш. Хагалгаа хий гэхэд орчин бас амар хэцүү байхгүй юм. Мэдээж бүр илүү хүндэр зардалтай гэдэг чинь уг шаардлагагүй. Тийм ер нь бол бусад улсууд бол тийм л байгаа. Бусад улсууд бол тийм л байгаа. Тийм мэдээж тийм хажуудаа амар юмнууд байгаа шүү дээ. Тийм. Жижиг эмнэлэг биш бүр том эмнэлэгч байж магадгүй л байна. Тийм. Баг болгон тустай эмнэлэгч байгаа шүү дээ. Очоод твтүүлчдэг, янзлцдаг юм тий. За хэдлэнгийн подкастаа дүгнээд ерөнхийдөө санаа маань юу гэж хэлэх гэдэг юм хэлэхээр за ямар ч хамгаалах хэрэгтэй байна тий. Тайпинг хэрэглээд өөрсдөө хамгаалах хэрэгтэй байна. За ер нь тамирчид зайлшгүй эрүүл мэндийн даатгал хэрэгтэй юм байна. Тэгээ яагаад гэвэл болцсохгүй эрсдлээс гарч ирнэ гэл ярьцсан. Тэгэхээр ерөнхийдөө саяны байдал ч гэсэн бэлхийг үүсэхгүй шүү дээ. Хэрвээ үүсэхгүй биелэхэд бол хэмжээний хүмүүс нь харж байгаа шийдвэр гаргахад болцохоор л асуудал байхгүй. Нэг чинь мөрөөдөл биш шүү дээ. Зүгээр ажил болчиход шүү дээ. Мөрөөдөл бол биелүүлэхэд бол хэцүү шүү дээ. Чи мөрөөдлөөс хэрэгжих боломжтой. Хэрэгжих боломжтой. Хамгийн амар хэрэгжих боломжтой асуудлын нэг. Дэлхийн хамгийн их үзэгчтэй спортчууд тий. Тэгэхээр энэ спорт бас Монголд бас
илүү хөгжих боломж бүрэн болцоо бий гэж харж байгаа шүү дээ. Нэг үе бол юу гэж ярьдаг хаа спортчд тийм ээ. Хаа спорт. Монголд ягаад хаан биш байгаад байна вэ гэдэг. Амар том асуулт тий. Хүн бүхэн хариулж чадахгүй энэ дээр. Тэгээ яагаад гэхээр бас нэлээд том асуудал руу явж байгаа учраас сүүлдээ бүр ус төрлөө ороод улсын хурлын гишүүн мэдлэг шүлдөө орох хэрэгтэй болно. Тэгэхээр манай подкаст хамтран амьдрагч гин. За манай подкаст хамтрагч байгууллага байгаа. Энэ маань болохоор Arma Sport Lab гэдэг. За мөн jersey, за медаль тэр хийдэг. За мөн энэ Arma Flex гэдэг тайпинг байгаа. Энэ маань өөрөө Монгол заавартай яалтчгүй чам нэлээ хэрэг болох зүйл ингээд өөргөө хамгаалаарай. За баярлалаа. Энэ компаниг би бас нэмээд хэлчихээ те. Энэ компаниг би бас мэднэ одоо нэг хүүхдийн маань тэмцээн. Энэ компанитаас хамтарч байгаа энэ компани маань манай хүүхдийн тэмцээнүүдийн медаль самны тал дээр хариуцаад одоо манайх нөгөө загвар дизайн гаргаад өгсөн одоо энэ төр тал дээр нь бас яг хийгээ явж байгаа. Тэгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагатайгаа бас ингээд танаа подкаст дээр бас таалцдаг юм байна. Тэгээд энэ компанийнхаа бас байгууллагынхаа нийт ажилчид бас ажлын өндөр амжилтыг бас хүсье. За тэгээд би бас нэг хүүхдийн маань тэмцээн маань одоо нэг юм чихмэрлэхөө бамруулшгүй нэг юм маскоттой болсон. Тэгээд энэ тэмцээнийхээ юуг бас бэлгээдэ танаа подкастын хамт олонд бас дуусч яваарай гэж. Гоё тэмцээн болгочод бас гоё тренинг гэх гоё медалууд хэвлэгдээд гарахаар нь тэр нь бас нөгөө дурсгалын юмнууд өгөх гэж бэлдсэн байгаа. Тэндээс бас дээж нь бас та бүгд бас явуулнаа. За. Маш их. Энэ нь болохоор нэг медаль авч байгаа хүүхд бүр авах юм нэг. Бэлгэн. Медальтайгаа цуг ингээд бариад. 5 сарын 20-оос 5 сарын 20. Тэр чинь бас 27 цаг болчих нэ. Бас яалтчгүй хичээлэх. За ер нь 100 болохоор бөмбөг хөшөлтөгдөө зөндөө. Тийм. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь хичээл амраал нөгөө 7 сард өгөхөр чинь аав ээжтэй өдөө гадаг гээл зугаалаад алуулчихдаг байхгүй. Тэгэхээр яг хичээл намрахаас өмнө бүгд байж байгаа үед нь газ зохиож дуусгаал. Тэгэл хүүхдүүд нь сайхан амралт зугаалах гал алах болно даа. 100 бол. За би бол очиж үзэх юм байна. Манай хүүхдүүд танаа хүүхдсэн дэр бараг манай 3 найз 7-8 насаа оруулъя гэх юм бол тэгэл танаа хүүхд орж таарах нь. Тэгээд өнөөдөр чинь бас уус 7-8 нас хүүхд зөндөө байгаа. 12 наснд орох. Японоос ирсэн легоноор тамирчин орч байгаа. Одоохондоо сурж байгаа. За ямар гоё юм бэ? Баярлалаа. Би тэр ч одоо одоо бэлэг авлаа штэ. За анхных нь бол бүр гоё дурсан жолгээ. Баярлалаа. За энэ удаагийнхаа дугаарыг энд хүрээд өндөрлөе. За спортоор эрүүл аюулгүй хичээлцгээе. За баярлалаа.